Тоор ягаад энийг яриад байгаа юм, би ягаад энийг яриад байгаа юм. Тэгээд эцсийн зорилго нь дундаа л уулзж байгаа шүү дээ. That's why I love argument гэхгүй юу? Гэхдээ би юм нөгөө нэг аргумент дундаа би илүү чамаас мэдж байгаа юм чинь би мэрэгчлэлт нь болохоор гэдэг шийд бол fucking hate. Сайд гэхдээ тийм болоогүй шүү. Тэгээд That was very strange. Тийм бас нэг ийм юм байдаг. Шүрэн дээ. Тэгээд Монголчуудын За эхлэх үү. За тэгээд үү. Оройтчлаа хэдүүлээ. Let's start. Are we ready? Okay. Явж байгаа. Yeah. Yo. Check this shit out. It's been a long time. It's been a long time no see motherfuckers. Yeah, сая манай подкастаар үйлчлүүлнэ үү? Би. Манай манлаа өнөөдөр сохтуу байгаа. Манлаа бүр Тэгээ сүүлийн үед надаас ингээ манлагийн тухай асууж орж ирж байгаа октоодын тоо ирс нэмэгдээд байгаа. Тэгээ нөө октоодынхаа донд төөрөөд манай манлаа стресстэй өнөөдөр бахан пив ууцсан. Та манлаа чинь боо юм уу, га юм уу гэсэн. The fuck? Га штэ юу яриад байгаа юм. He's a man. He's a big tall man. Намайг хоёр нугалсан юм шиг өндөр гээл бод. Хоёр өрнөх ааш. Өрнөхийн хэмжээ хоёр өрнөх ааш. Бид нэр бид гурван хажууд боё л та. Тэгтээ асуусан хүнийх нь хажууд бол man шүү. Тийм. Манлаа чинь үнэн man материалтай шүү дээ зүгээр. Husband material манлаа. За husband pastaks. Ja pasta husband. Стейштэй бүрийг сохтуу шаж энэ. Малайч сохтуу бид нар ч өрнөхж ууж байна. Харин тий 1-7 хоног үгүй энийг уусан тооцохгүй энэ чинь ундаа штэ. Аадлаа. Тий. Good guy өрнөх. Good guy, clean guy. Good guy, clean Most guy. boring guy өрнөх. Cheap guy өрнөх тий. Цагийн 5,000. 50,000. 50 гэсэн юм уу? Тий. I said 50 man. Би 5 гэж сонссон. 50 штэ. Even he corrected it. Тий. Тийм. Гэтэ 50 still тийм баг тий. Яхаа. Гэтэ чи 5-ыг сонсчоод аяар уурсан. Ажилгүй ядчих чинь бүр тий 50 ч баг сонсож байна. Яа тэгэл яах вэ 50,000-аар нэг ороо гарах. 50,000-аар нэг ороо гарахад. Энэ аяар inside discussion тий хүмүүс юу яриад байгаа мэдэхгүй let's зүгээр. Яа за хоёроор юу вэ? Амар санцсан ба шүү. Өнгөрсөн хөтлөгчөг шаада. За юу вэ? Юу вэ тийшгүй? За боли селап шааж гинөө тий. За хүмүүс сонсогч та халуун өдөр байна тий. За өнөөдрийн манай дугаараар өдөржингөө хөлс асгараад чаах наран чарагдаад хүзүү бүр хаваар болчихлоо. За зайлаа бистам нуучлаараа бистам. Түшгэгч сухо болчих. Амар завгүй яваад байгаа сухтаа. Тэг чамаар юу чи өчтөр юу сонио юу нөгөө нэг юуны нисгчийн тестний нөгөө нэг юм сансарт нисгэж байгаа шиг шааж. Тий. Би нөгөө нэг өглөө хідээс ч боссон амар амарсан тийм мэдрэмж авахгүй амар ядраад тэгээд нойрны бичлэгэнд орсон бохгүй үгүй. Яг уу тэгэл идэн 10 give fuck тэгэл хаяа идэл айгу тийм лайфстайл юу нь бол жоохон мууталтай. Гэхдээ эрүүл байсан ч гэсэн эрүүл биш байсан ч гэсэн GS орж байгаа. Яа тийм лайфстайл лайфстайл GS лайфстайлтай байсан ч TSU лайфстайлтай байсан ч гэсэн болохгүй шагаад байгаа байхгүй. Дандаа яг өглөө ингээл 7 цагаас босноо 11 цагаас босноо те өөрөөр босноо яг ингээд ямар ч ялгаа байхгүй. Яа уурлаад байгаа мөрөхөө. Хаалга шилэн хаалга мөрөгч идэг шээс. Цагийн 50 гэсэн чи уурлаа босаач. Тэгээд нөгөө нэг юу унтчаад яг босохдоо амар тийм ядарсан мэдрэмж арилахгүй байгаа байхгүй. Тэгээд нойрны бичлэг гэдэг юмд орсон юм. Тэгээд тэр нь болохоор ингээд бүр баахан ингээд shit холбоод. Песта тэгээ бүр it's a fucking hassle зөө. Тэр баг took me 1 hour 30 minutes to get jacked up. Тэгээ ингээд нэг совлогч ингээд хурж ирээл баахан жижигхэн ингээд юм залгаалах байхгүй. Ийм сенс руу залгаал хөлний хоёр булчин дээр залгасан. Тэгээ цээжин дээр нэг 2 3-ыг залгасан. Тэгснэ толгоон дээр нэг 4 цэг дээр залгаад. Тэгээ ингээд залгахтаа нэг юм нэг сонио юм тос шиг юм ингээд төрж байгаа залгахгүй бол нэг наалддггүй. Тэгээ юм нэг
тосрохыг юм ингээд хаасаагүй ингээд ялаад Тэгээ авснаа шүү. доошлоо шууд fap oil болгож шахах. Тэгээд тэрийг тийм нэг бараг нэг цаг 30 минут холболт хийлгэж байгаа байхгүй. Та хамарлуу ингээд хүчил төрөгчний юм хэмжигч бөө юм залах гэсэн. Тэгээд орондоо ороод за одоо унтч чадах уу гэл. Тэгээд би нэг айгуу тийм амархан унтчдаг болохоор унтцсан л та. Гэхдээ шүн байн сэрэж нөгөө нэг холболтуудаа дахиж засаад. Тэгэл өчигдөр сансрын нисгч. Тэгээд тийг сэрийгээд тахарч яаж sleep pattern байх. I know it's very strange. Ягаад тэр амар inaccurate. Зүгээр нөгөө чиний REM sleep яас ийсэн энэ sleep юмнууд чинь гаргах гэж байгаа юм болов хэр хурдан тэр stage руу орж ийн. Ер нь бол бүгдийг гаргах юм бэлээ. Тэрнээс гадна унтж яхад биеийн температурыг хардсан бэлээ. За тэгээд биеийнхаа температурыг яаж regulate хийж байгаа харж хэр их хүчил төрөгч дотроо оруулж байгаа амьсгалж байгаа тий. Тархины тэгээд одоо хүчил төрөгчний хангамж хэр байна. Бүх юмнуудыг харж байгаа юм бэлээ. Ер нь бол амар accurate. Тэгэхээр хэр их deep sleep-тэй байна, хэр ихтэй deep биш sleep-тэй байна гэдэг бол их хамаагүй баг. Тэрийг бол Apple Watch-аар харчиж болно шүү дээ. I don't know how accurate that shit is. Гэхдээ гол нь нөгөө нэг даралт маралт нэг тиймэрхүү юмнуудыг үзээд байгаа байхгүй юу? Бүр нарийн юмнууд гарах. Тийм бүр нарийн юмнууд. Тэгээд яг хуу дөрөвт өдөр хариугаа аваад тэгээд I'll see what the fuck is wrong with me те. Тэгээд бодвол нэг эмчилгээ гаргаж өгөөлгүй тэрийг нь хийгээд нэг амьдралынхаа юм гэж яах өөрчилчих юм бол өглөө арай сэргийг өсдөг болох байх. Тэгэхгүй бол тэгээд хідэн ч цагаас унтаад хідэн ч цаг унтсан хіднээс ч боссон яг адилхан амар хэцүү болдог байхгүй юу? Яг үхэх гэж байгаа юм шиг. Тэгээ одоо энэ дээр би нэг юм ярьчих л та. Sorry биш та. Өглөө нөгөө нэг босох бол те it's a matter of motivation гэж шаадаг лалрууд байдаг шүү дээ. Чи хүсчил байл өглөө fuck off suck a dick тийм байдгүй заяа биш та те. I fucking tried амар хичээсэн амар хэцүү. Тэгээд ерөөс чаддгүй байхгүй. Яг тэр нэг ядарч байгаа тэр мэдрэмж арилахгүй бол тэгээд хэр их мотивацтай, ирч хүчтэй, өөдрөг үзэлтэй, позитив лалар байх чинь хамаагүй шүү дээ. Би ставн би чинь ажиллахгүй л ажиллахгүй шүү дээ. Одоо яг тийм юу санагдаад шүү дээ нэг тийм позитив шит ярьдаг яг нэг юм супер жакет нэг юм жимний нэг юм гэдэг стайд шүү дээ. Яг тэгж дуурч байгаа хүн. Боос хагаад үрийн шиг нуулдаг уу? Ашаах. Тэр нь бол мэдхгүй. Мань тийм үздэг болохоор. За. Weird юм үздэг. Протеин, потасиум авахгүй тулд те. That's new гэдэг шигэ. No homo шүү bro. Мань хоёр gay porn үздэг шүү. Яг ингээд нэг юм хамаг бие чангалаад ингээ орилж байгаа хүнтэй адилхан яг юм дүр зураг харагдаад байдаг шүү. Яг тэгж хэлэхлээр motivation. Яа тэгээд нэг тийм ачин юмд орчоол явчихын дөө. Шинэ яг хурхирдаг ч л бах те ядаадаг. Тийм хурхирал тэмжигч бас тавьдсан байлээ. Тэгээ нөгөөх нь сахалтай болохоор наалтахгүй биш та тэгээд левелтэй мод энэ нэгээс over 5000 улаас нөө power levelтэй ингэ шатчихсан. Тэгтээ гоё шаасан, гоё унтсан, гоё унтсан. Би бол тийм чи зүудэндээ ярьдаг тэгээд хурхирдаг болохоор сайн амарч чадахгүй. Чи бас зүудэн амар ярьдэн шүү дээ. Хойлоо харин зүудэндээ ярьсан. Хойлоо би бинтэй ярьж байгаа тест. Йоо би нэрээ зүудэндээ нэг ингэж ярьсан гэсэн би ингэ онцсон байхгүй. Тэгсэн чинь наа онцсон чинь хажуунаас ингэ хараад ингэ байжсан гинэ. Хин бэ? Та сүнс өгч байхгүй. Чөтгөрөө охин уу. Нэг охин заяа ингэ хажуунаас ингэ хараа байжсан. Контекст хэлээч тээ. Хараа байжсан гинэ. Тэгсэн би ингэ онцчихсан аа. Мошулам. Хотлоо унтсан яаж тэгшээс. Чи цацаа намжчихсан. Тэгснээ өглөө нөгөөт 8 ууртаа зарилсан юм шиг тэгсэн байсан. Йоо харин тийм эвста унтчихтай хэлж байгаа ярьж байгаа юм аа хянаж болдог болтой. Би нэг писта гэж амар чангаарлж сэрчсэн эмээ өгөнд. Яа shit. Писта шаст. Юу хөрхөө юу зүудэлжсэн бол би нэг зүудэндээ нэг удаа юм тайлбарсан гэсэн энэ трайг унтчихсан чи би яг гинт гараа өргөснө. Ганц гараа хүнжлээс гараа өргөснө. За тэгээ эн чинь бол ер нь бол нэг яриа шагаад гэсэн. Бид юу сургууль руугаа буцаад чааваг яг зүудэндээ урахад чи эндэр алгадаад арчидаад чи буцаад back to high school шатсан.
Нөгөө Сүхбаатарын нөгөө юг явааш байгаа шүү дээ. Бид нийтээрээ нэгэн зөв зөвлөн хөдөлгөөс мэдэхгүй жидхгүй зүйл өгөө бөгөөд гагцгүй Чингэлний манлаа төрхийг бидний чин зэрэг мэднэ. Шаастай чи яатгаа яаж үттэй. Би Сүхбаатар байхыг шүтдэн штэ. Энэ зураг нь ингээ манай хаймарт идэх байхгүй юу? Чи нэр яриад байгаа юм уу? Одоо ярьж штэ. За яг Сүхбаатар чи архичсан байсан шүү дээ. Johnny Sins хажууд уу. Johnny Sins Сүхбаатар. Өөрхийн гэрт нь яг ингээд Johnny Sins-тэй хажууд нь Сүхбаатар. Тэгээ өөр хэн байж болох вэ? Fucking random өөр нөгөө хэн бэ? Боратын зураг байсан. Бруно осоога. Бруно тэгээд нөгөө өөлөн их бас ээ. Маллагийн жижигэн порч. Шири байгаа. Шири. Яа. Та ширигийн талаар би story ярьж өгч илүү? No. That fucking guy заяа. Би нэг амар prefer чиг шин. Super rich motherfucker. Super rich. Тэгээд Америк шатгаа. Тий, Америк шатдаг. Тэрийг яасан уу? Netflix дээр одоо өөр хүн Netflix дээр нэг юу гарсан байсан бохгүй юу? За надад бол Wild Country гэдэг нэг докюментари гарсан байсан бохгүй юу? Тэрнээс өмнө ингээл бүр баг багтаа ингээл MM-ийн тийм ширийн ном байдаг гэсэн бохгүй юу? Манай эмээ тэгээд өөрөө амар тийм шашны амар тийм яг 90-ад оноос хойш 90-ад оны сүүлээс 2000-ад оны ихээр Монголд хойш одоо бол байгаа. Тийм байгаа. Going strong шааж байгаа. Тэгэнгუთ манай эмээ өөрөө христчэнтэй байсан бохгүй юу? Тэгээд өөрөө тэгтээ ингээл өөр амар олон юмд итгэдэг. Тэгээд ер нь бол яг бүр тийм жинхэнэ нэг тийм нэг Монгол нэг хүний талаар нэг тийм онгой байдаг мэдхүү Монгол хүн ингээд өглөө босоод буддаад ингээд юу цайгаа ингээд өргөчөөд те тэгснээ өдөр ингээд нэг тахилгад очичоод бөөгийн тахилгад очичоод тэгээд орой хоолндоо Есүс залбирчаад тэгээд унтахаасаа өмнө 5 дахь нөгөө нэг мусульман мөргөлөө хийчээ тэгээд унтдаг шээс аахгүй ирэхэд дэврээд тэгээд яг манай эмээ яг нэг тиймэрхүү байсан байхгүй амар ингээд шашинд тийм 70 ертөнд шашин машин тийм амар хитэгдэг тэгээд тэр нь гэхдээ бас надад амар таалагддаг байсан нэг юмд ингээд хизээч нөгөө нэг шууд те 100% итгэдэг. Тэгээд тэр ширигийн тэр нэг ном байдаг гэсэн байхгүй ширигийн. Тэгээд тэрийг нь харчаалваа энэ яадаг энтгэг банчууд бистаа юм бол гэж нэг тоогоогүй. Тэгээд яг нэг нэлээд том болчоод Англид очисон чинь Англид бас амар тийм шири шүтдэг стакууд амар их байдаг заяа. Тэгээд Оушаа гэдэг нь шүү дээ яг жишээ. Би Оушиг 2 ном уншижсэн шүү дээ. Тийм үү? Чи ч юм бас шири чи юм шүү дээ. Шири. Тэгээд Netflix ухаа байжсэн чинь Wild Country гэдэг нөө ширийн зураг шааждаг хөхгүй. Whoa fuck this гэж тэгэл үздэг хөхгүй. Амар гой сагдтал үзэл амар гой enlightening юм ярих юм болоо гэсэн чинь тэр ста чинь Америкт хаана гэлээ нэг хөдөөний нэг муж зэ Wisconsin ч гэлөө fucking Denver ч гэлөө ямар ч гэсэн Монголын увс юм уу өмнө говь юм хаашаа юм бистаа нэг далрын хөдөөний газар очисноо тэнд ингээд бүр хэдэн тийм 100 акр баг хэдэн мянган акрын тийм том газар худалдаж аваад тэгээ баахан ягаа хувцтай лал руудараа дүүргээ тэгээд амар том тийм коммун байгуулсан гэж байгаа байхгүй нэг калт те тэгэл ингээл тэнд нь ингээл амар сонин тийм бясгаллууд явдаг тантрик тийм meditation тэгэл янз бүрийн hypnotism сонин юм болдог тэгсэн чинь local хүмүүс нь амар тэрийг эсэргүүцэл эхэлж байгаа шүү дээ. Угаасаа Christian white community донд бахан fucking банчуудад ороод ирсэн. Буруу ном юм. Бахан христийн шашинтай хүмүүсийн донд хиппинууд ороод ирэхлээр сонин шүү дээ. Тэгэл тэгсэн чинь тэр нөгөө нэг хотын захиргаа тэгээ тэр Оушагийн тэр хүмүүсийн хоорондын тэр тулаан гардаг хөхгүй. Тэг яг хөө тэрэн дээр ингээд яг харсан чинь ойролцоогоор 40,000 хүн нэг хэсэг цугларсан байсан. Тэгээ тэр нь бүр 120,000 цанг болоо тоон амир ихсээд мангар том компаунд болсон. Тэгснэ сүүлдээ компаундын хүмүүс нь өөрсдөө зэвсгэлээд эхэлсэн. Боо зэвсэгтэй болоод тэгээд өөрсдөө гэсэн security-тэй болоод тэгээ тэр нэг эмхтэй яг тэр нөгөө ширигийн Оушагийн тэр нэг доор байдаг нэг эмхтэй бүх зохион байгуулалтыг хийдэг. Тэр нь тэгэл local politician-уудыг ахуулдаг те амар dark shit хийдэг. Өөрсдийнхөө баг юм тусгаар тогтносон улсыг авчлахын тулд тэгээ Nation of Osha. Тэгээ Nation of Osha шааж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хэсэг тэгсэн чинь шууд нөгөө нэг хүнийхээ тоог ихсгэхийн тулд тэгээд юу яасан гэлтэй таад ингээд ийм Америк population хангалттай их байхгүй гэсэн чинь хүнийхээ тоог ихсгэхийн тулд одоо амар тийм том Chicago те Boston мэтийн Нью-Йорк мэтийн хотуудаас ингээд автобус дүүрэн гэр орон хүмүүс авчирдаг. Жог аригц. Тэгээ нөгөөдөлөө хооллоод хувцлаад тэгээ тэндээ ингээд тоогоо хэсгэн таа. Okay. Yeah, maybe not. Тэгтээ ямарчсан тийм хүмүүсийг авчираад тэгээ тоогоо хэсгдэг. Тийм юм сонин сонсч ирсэн. Үзчихсэн. Тэр үзэрэй. За. Яагаад ч тийм нэг ярьчих юм бэ? Түрүүн чи нөгөө нэг юм манай эмээ цай өргөдөг яасан ингээд ярьсан шүү дээ. Монгол хүний онгой шүү. Манай эмээ. Тэр онгой I mean тэнгүүд одоо ингээд байранд амьдарч байгаа эмээ өвгөнөр
одоо эмээ өөрнөрчлгүй 40 мөчтэй хүмүүс ингээл балкон дээр гараад цаймаа өргөд идэв шүү дээ. 40-тэй чинь 20 30-тай хүмүүс. Яа, манивтын насны хүмүүс байгаа шүү. Тэгээ хэрвээ сонсч ивэл одоо ингээ юу гэдэг тийм их чах нартай хүмүүс сонсож байгаа юм бол тэрийг бойл гэж хэлүүлээ тий. Угаасаа ингээл Монгол соёлд угаасаа таарахгүй шүү дээ. Монгол өмнө ингээл амьдэрдэг байхдаа ингээл Монгол соёлд яг соёл тий суурин тий би буруу хотын соёл тий. Би жоохон согцсон радлар уу согтоо шүү. Тэгэд үнэхээр тэгж өрмөр өгд юм бол гараад тэгээд харин тий өглөө босоод доошоогоо буугаад тий. Тэнгүүд сүүлд нөгөө нэг Чингис хаан онгоцны буудлын дээр очиод надад нэг юм амар таалагдсан байхгүй юу. Тэр нь болохоор яг ийм юу яасан өргөх цэг гэдэг юм цэг гаргацсан. Тэгээд тэнцэнэс нь хүмүүс ингээд тамхины цэг тамхины цэг гэж. Тамхины цэг болцоо гэдэг шээдтэй шүү. Тийм үү? Тийм тамхины. Яг тамхины цэгтэй хамт иждэг байхгүй юу. Тэгээд тамхины цэг сүү өргөл хоёр нь нэг левелийн л шийд байгаа байхгүй яг үндэ. Тийм. Тэгэл яг ийм тийж өргөөд одоо яах ч юм шүү дээ. Урбан юм ярих юм бол яг ингээл тэгээд түрүүний инкулийн хэлгээр тамхины цэг гэдэг шиг ийм цасл өргөдөг цэг мэгтэй байгаад өглөө доош буугаал тий цасл маслаа өргөөл явах юм бол өөрсөнд нь бас яд хэрэгтэй шүү дээ. Тэгээд 100 чин тэгээ сүү бүр амар муухай өнөрттэй шүү дээ. Ялаа шаваад тий битүү ням бактери өрчүүлэх цэг л болно гэхээс нэг тийм байгаль дээлтэй ч юм уу. Тий нэг тийм гоё юм бол хийг надад л мохор тийм urban culture-т бол угаасан. За яаж urban culture зүгээр оруулж болох вэ? Одоо жишээлбэл бас нэг ийм соёлын юмнуудыг чинь ингээд бүр ингээд байхгүй болго үгүйсэх гэж сайшаа наа чинь тэнийг тэгч болохгүй шүү дээ. Би бас тэгмээр байдаг мөртлөө яг ингээд нөгөө нэг бас тэр амар чухал юм санагддаг хөхгүй. Яг гэх юм бол Японд ингээд нөгөө нэг жижигхэн юм шинтогийн нөгөө нэг мөргөлийн юм цэгүүд байдаг гудамжаар ямар ч том хотод байсан тий. Тэгэнгუთ тэр нь яг ямар ч учиртай вэ гэхэлэр Шинто ч нөөрөө бөөм өргөл Японы будны шинтэй холбоогүй. Тэгэнгუთ ингээд Япон хүмүүс бас амар сон тэгдэг байгаа байхгүй юу? Шинто тэгээ юу цацтай? Шинто юу цацдаггүй юм. Үрийн шиг. Юу бол Букаки цацтай. Букаки чинь Шинтогийн эртний зан үйл ашаас те юм цацдаггүй шүү. Харин тэгээ тань бусад шашны юмнууд юм цацдаг. Одоо жишээ нь Таиланд явж хахад нөгөө нэг юм мөргөл үлдэх цэгүүд байдэн шүү дээ. Ингээд суугаад. Тэгээд тэдэрс ч гэсэн юм цацдаггүй шүү дээ. Яг хөө тий юм цацдаггүй шашин гэж байгаа цацдаг одоо мөргөл гэж байгаа шүү дээ. Одоо жишээ цацгыг болиулах хэрэгтэй байхгүй. Шинто факруудын нэг заваа надад таалагддаггүй юм заяа. Энэ Япон хүмүүсийн ингээд үзэл бодлоос амар гаждаг тийм үйл юм санагддаг байхгүй. Шинто одоо нөгөө нэг зан үйл мөргөл нь яг үнэндээ байгаль орчныг хүндэтгэх тийм одоо байдлаа харуулах болсон. Тэрнээс биш нөгөө нэг яг тэ савдаг мовдаг байдаг, тэнгүү байдаг мэдэгт итгэж байгаа даа биш. Тэгээд ингээ хүмүүс нь ингээ нөө Шинтогийн тийм одоо хийд рүү явж байгаа. Тэр мангар том заяа биш та. Тэгэл ингээл тийшээ ингээл очиод тэгэл хамгийн түрүүнд хийдэг юм нь нийтийн юм амар том юм усан юм одоо юу байдаг заяа. Усан одоо бассейн чашийн усны тогоо байдаг заяа чулуугаас амар гоё. Тэгээд тэн дотор нь ингээ тийм модон нөгөө нэг сумон нарын яхад нөгөө модон юм халбаар ус уугаад идэв шүү дээ. Тийм шарганууд байдаг заяа халбах шиг. Тэнгуут бүгдээрээ тэрнээс ингээд усуудаг. Тэгмээ that's very anti-Japanese. Ягаад гэх юм бол Япон хүмүүс амар цэвэрч. Японы гэдэг юм packaged тэ савлгаатай юмнууд нь хүртэл дотор жижиг packagedтэй байдаг. Тэ би биэндээ амар цэвэрч нүг хүрдгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө Шинтогийн сүмд ороод тэднэр бүх одоо өөрсдийнхөө орчин үеийн тэ цэвэрч тэр одоо яг тэр үзэл бодлоосоо яг тэр хэсэг гаждаг хөхгүй. Хинч тэ тэрийг үүсгдэг тэ. Тэгэхээр бид нөгөө нэг сүү цацх амар лалрын заваа санхтагтай адилхан Японч гисэн наад нэг балер шангаараа та нар усаа хувааж уухаа болоочтой ковид тархчиж магадгүй гэж хэлж байгаа ч хүмүүс үйж магадгүй. Ер нь бол тэгэхээр яг зөвөр орчин үеийн нөхцөлд яаж энийг гэхдээ усуух юм бол чинь хувь хүн рүү муухай юм байсан ч гэсэн тэгэл нэг хүнээс нөгөө хүн рүү л орно гэхээс одоо сүү бол тэгээд чиний аягнаас гараад байгаа орчинд чинь тэ эсвэл нэг хүний толгоон дээр эсвэл нэг хүний хувцсан дээр нэг хүний машины цонхон дээр л. Гэтэ одоо ингээл үүдээ яг нэг төрлийн хэм маягийн амьдрал ингээл ороод байгаа шүү дээ. Хэдүүлээ ингээл орон сууцны амьдрал ингээл дээрээс давхардаал нэг нэгнийхэн дээр амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. Техникли яг ингээл платформ тий ер нь бол платформ л гэсэн үг шүү дээ. Тэгэл ийм үед ингэж яхад яг ингээд ийм diversity гэдэг юм ингээ хадгалж үлдэх нь чухал байгаа байхгүй одоо соёлынхан тий. Тэгэл одоо юу гэдэг жишээ нь чи бодоод үзэхгүй бид нар юу гэдэг одоо ингээ сүү өргөдөг ч юм уу ийм соёлынхаа юмнуудыг эн чинь муухай энийг байхгүй болгох гэж байхгүй болгох юм бол яг ингээл Монгол гэж ялгарах юм ингээд байхгүй болчих واخгүй. Гэхдээ би бол монголчуудыг одоо жишээ нь те хүмүүсийн машин дээр сүү цацдагаар бол төсөөлмөр харин тийм буруу юмыг
буруугаар нь хүлэн зөвшөөрөөд тийм here's the point суулзрагдсныг апдейт хийдэг ч юм уу шүүгээ өөр нэг юм хийдэг ч юм уу те чинь бас нэг цагаан эдэгээ цацчихин гэдэг чинь бас Монгол соёл биш те хааруул шидэх үг шах энд нэг миний point байгаа хгүй тэр нь болохоор зөв харин би чиний point-ыг ойлгосон гэхдээ ямар ч ингэ соёлд зөв юм гэж байгаа буруу юм гэж байгаа тэрийг буруу зөвийг нь яахгүй бол ялгаж салахгүй бол зүвгээд бүх юмаа навчтай ингээд хадгалаадах юм бол зүвгээд биш уламжлал гэдэг. Тийм уламжлал чинь эртэд дээр үед тийм уламжлал байсан ч юм уу байгаа ч юм чи мэдэхгүй шүү дээ. Яг би тэрэн дээр жоох өрнөхтэй санал нийлж байна. Одоо бидний яг эртний гэж боддог бүх юмнууд яг үүндээ манжуу яс гарч ирсэн амар хинууд байдаг хөөхгүй. Бид нар одоо жишээлбэл Монгол дээл гэл амар дээл мэлээ дээдлэдэг. Яг гэхдээ яг одоо бидний өмсдөг тэ яг нэг одоо ихэнх харагддаг Монгол дээл чинь дараллын бэлэг тэмдэг хөөхгүй. Ер нь бол тэ. Тэгээ тэрнээс өмнө байдаг байсан Монгол дээл одоо бидний өмсөж байгаа Монгол дээл хоёулаа хоорондоо бүр ингээд албаар бид нарыг хорлох зорилттой хийсэн юм шиг загварын шийдлүүд тэ. Тэгээ яг ингээд бодглохлоор бас яг нэг анханасаа яг үн цэн гэдэг юм а зөв тодорхойлчих юм бол зарим нэг юмнуудыг халж болох л байх л та. Аашаас би амар бөөрөнгийн шаачинтай тэгснэ заяо. Би өрнөхтэй санал нийлж байна. Өрнөхтэй би юугаар санал нийлж байгаа вэ гэхээр жижигэн сүүмүү цацах мацах мэтийн жижиг юмнууд бүрэлдсээр байгаад яг Монгол identity гэдэг юмд хувь нэмэр оруулдаг байх л та. Тэгэхээр би амар гоо шийдэл шаачлаа заяо. Хэтэд энүүгээр подкастад дуусгая гэж шахах. Тэр шийдэл нь юу вэ? За та баяртай гэж. Хоороос үцтэй. Зүгээр л халбгаар ингээл стесэй fucking хоороос үцацаад тэгээд come on that's одоо жишээ нь монголчууд цагаан эдэгээ дээдэлдэг гэдэг тэгээд тэгээ хүний машины цонх руу цацаад хахад дээдлж байгаа хаана байгаа юм. Яхаа өгтөө нэг тэнэг юм ингээд өдөр конфликттэй шааж. Тэнгэртээ ингээд нарандаа өргөж ийн гэсэн нөгөө загнууснаа жоо шалгаад тэгснэ газар унаа шагаад тийм хэрэлдээ юмстаа. Чи яа гарын тэхүү гах уу хүрээдэр. Тийм яг би өөрөө тэгтээ нөгөө нэг орон сууцны жоохон эсрэг үзэл бодолтой байдаг болохоор угаасаа орон сууцанд амьдрах ингэ театр үгүй одоо түшин миний поинтыг гаргаж ирэх чинь заяа. Миний хэлэх түрүү хэлэх гээд хэлж чадахгүйсэн поинтыг гаргаж ирэх. Угаасаа орон сууцанд яг нөгөө нэг амьдрахыг айгүй тийм буруу гэж бодож байгаа болохоор тий яг энэ тэгтээ тэгэл хүн тэгээ хотод амьдарч байгаа хүнлийн мохон тэгээд орон сууц тэгэл амьдрын шүү дээ өөр яах юм. Яа амьдрч болно л та. Яг би зүгээр жоохон үлгэрийн юм ярих гэдэг л та. Гэхдээ үлгэрийн гэдгийг та нар яагаараа гэж жоохон үлгэрийн шүү заяа. Одоо тэр чи юу байхгүй нөгөө нэг хотоо бол хот шиг хөгжүүлнэ те. Дид бүтцээ дид бүтчиг тэгээ улс орон шиг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чи ингээ хөдөө гадаа хэдүүлгийнх нь хийж байгаа хөгжүүлж байгаа дид бүтц хэдүүлгийнх нь хийж байгаа хотын хөгжил те амьдарч байгаа хэв маяг малай бүр муурсан тийм хунтааш ажиллаа стач газар уцаа нөгсөн би бас яг нэг зөв гэж бодохгүй байгаа байхгүй юу. Тэгээ яг энэний нэг жишээ нь Америкт нэг MIT гэдэг нэг амар мундаг сургууль байдаг шүү дээ. Хамгийн дэлхийн шүтэн шүү дээ. Юу гэдэг лээ. MIT-гийн Media Lab гэдэг нэг лаборатори байдаг байхгүй. Тэнд бол Media Lab юм уу? Окей. Ставна гэж. Media Lab яадаг вэ гэхээр дараачийн 50 юм уу 100 жилийг төсөөлж хийдэг тийм нөхдүүд байхгүй яг нэг тэгээ маргаашийг төсөөлж хийдэг нөхдүүд. Тэгэхээр одоо бид нар ингээл нэг маргаашээ нөгөөдрийг тийм нөгөөдөртөө те дараа сартай хамтраад тэнгуут нөгөө нэг бид нар одоо ингээл гүүр барьж байгаа шүү дээ те гүүр барайл бид нар ч гэж те энэ тэнэг лалрууд гүүр барьж байгаа шүү дээ нөгөө нэг шин гүүр гэдэг нэг сая нэг явган үний замгүй юм байсан шүү дээ сарны гүүр тэр нь явган үний замгүй ч байх шүү те согтуу хийсэн юм уу яасан бүү мэд биш та. Тэгээд ер нь бол нөгөө нэг сонгуулаар намн сонгогдоход нилээ нөлөөсөн нөгөө нэг том бүтээн байгуулалтуудын нэг шүү дээ. Тэгсэн мөртлөө явгууны замгүй тий. Одоо баригдсанаас хойш хэдэн жил өнгөрч байгаа юм. Стил ашиглалтанд ороогүй, дуусаагүй байдаг. Тийм. Тэгээд нөгөөх нь төгжрөл багасгаагүй тий. No fucking difference. Тэгэнгუთ бид нар ингээд ийм highway гүүр мүр яриад хахад яг үнэндээ Америк альтины гүүрээ барьдгаа барьцсан. Хоттой highway барьдгаа барьцсан. Тэрийг харамсаад эхэлсэн бохгүй. Одоо тийм нураагаад эхэлсэн. Эсвэл highway юу дээ. To hell I want a highway. Тэгээд highway дээр юу яагаад байгаа байхгүй юу? Ногоон team green space team одоо тэг green bridge болгож болоход тэ олон нийтийн team явган алхдаг тий дүүжин team парк марк болгож болоход тий одоо Нью-Йоркод нөгөө нэг Highline гэдэг амар урт team парк байдаг байхгүй тий тэр гүүр байсан нь урд нь бодвол гүүр юм уу эсвэл highway байсан нь юу байсан юм мэдгүй баг шинээр байсан байж магадгүй амар урт тэгээд яг юм нөгөө нэг юм
Манхэттны захаар болохоор ингээд далаа тийчгээ харагддаг. Тэр бүр аймгаа шатар. Харин тэгээд одоо яг тэр гүүрнүүдийг ингээд дахин ашиглалтанд оруулаад нэг тийм гоё юм болгоол юм л та. Тэгэнгუთ бид нар болохоор ингээд амар хоцроо шаадаг байхгүй. Хүмүүс тэнд алдаагаа гаргаад тэгээд засаад эхэлж яах чинь бид нэр хоцроо шагаа тий. За тэгэнгуთ sorry би нэг нөхөж явж байгаа хүмүүс ганц point хэлчихсэн юм. MIT дээр одоо хамгийн их нөө фокус хийхийг хүсэж байгаа юм нь болохоор decentralized housing гэдэг ч байгаа байхгүй юу. Тэр нь болохоор төвлөрөөгүй одоо нэг амны орон сууцуд гэсэн үг шүү дээ. Тэр нь basically тэр ухаантай том толгойтой том тэрхтэй стакууд юу яриад байгаа гэхэлэр гэрийг л яриад байгаа байхгүй юу. Зөв хэлчихвэл Монгол гэрийг те. Яг Монгол гэр шиг байх шаардлага байхгүй. Гэхдээ нүүдлийн тэгээд төвийн шугамтай холбогдоогүй. Тэгээд өөрийнхөө технологиор бүх юма хангацдаг тим яриад байгаа байхгүй юу. Тэнгуут бид нэр ингээд орон сууцнд яг ингээд амьдрах зөв үү те гэдэг асуудлыг л гаргаж ирж байна л та. Яг тэгэл арга байхгүй юм чи амьдрахаас өөр арга. Тэгтээ нэг асар олон сая хүмүүстэй хүмүүс яг decentralized амьдч чадахгүй шүү дээ. Одоо чинь одоо хаана хойдын Нью-Йорк ч гэдэг юм уу, Шанхай ч гэдэг юм, Лондон ч гэдэг юм уу, тэдний бүгдийн орон сууцнаас нь гаргаад амьдрах юм бол нэг хүнд нөгөө оноогдох. Тийм хүн амаа дийлэхгүй л те. Талбай нь айгүй их болчих болохоор баг улс орнооч яаж чадахгүй шүү дээ. Гэтэ we can гэхгүй юу? Yes. We have the possibility гэж би зүгээр хараал энэ л та. Амар тийм гоё зүгээр ирээдүйг гоёор мөрөөдөл. Тэг яг нэг Монгол гэрийг ингээд хэдүүлээ технологи ашиглаж агаад тэг илүү ухаалаг stronger, better, faster, smarter. Тэг тийм болгоо шаачих юм бол яг гоё юм шаа. За арай л амар гоё негатив юм яриа. За. Тийм. Ер нь жоохон өнөөдөр жоохон random шаа ихсэн шүү дээ, тий. Жоохон. Гэхдээ надаа ингээд юу орон сууц бол ингээд байвал байх хэрэгтэй заяа. Тэгээд бүр тэрийг дургу би энд эсэргүүцдэг гэхээс илүүтэйгээ орон сууцд амьдрахаа бас яг яаж илүү хөгжүүлж болох уу тий. Яаж одоо орон сууц нь илүү том талбайтай ядаж нэг хотхон байлаа гэхэд тэр нь дотроо юм цэцэглэг төрөлнтэй бүх юмд илүү нэг accessible байх уу тэгээд тэ нэг одоо хуучин социализмын үед нэг өдөртөгч болгоно нэг юм дистриктүүд хороолууд хотгонууд барьдаг байсан шүү дээ өөрсдийнхөө нэртэй хамгийн сүүлийнх нь хэм байлаа нөгөө илүү өндөр 9 давхар болоод ихсэн шүү дээ ингээд нэг тэр Брежневийн үед л баригдсан баг. Брежнев гэдэг нэг юм блокууд байлаа гэхэд тэр блок нь дундаа нэг юм центртэй сургуультай бүх юм ингээд хамт нэг доор байдаг шүү дээ. Тэгэж ингэж хөгжүүлж болох юм байна те. Тэгэхгүй зүгээр нэг хотгон гээл зүгээр нэг хідэн байшин шагаад бахан цэм шаадах юм бол тэгээд тэгээ манайхан л тэгдэг л те. Like everyone else literally бас бүх хүмүүс талбайтай барьж байгаа шүү дээ. We're the fucking dumb fucks. Тэгээд гол нь бас тийм урд нь тийм асуудал байхад тэрийгээ бүр няцаагаад юу байшинд орон сууцтай амьдрахгүй нуусаа хот байгаа юм чинь хотоо бол хочиг орон сууцаа бол орон суучиг болох зүйл ах л та тэгээд өөр юм альтернатив гэр мэр өгдөг ч юм уу тийм нэг юм decentralized амьдрыг үл амьдарч болох л ах л та тэгээд яг гоо зүгээр би түрүү нөгөө бид нар илүү нөгөө гүц төрүүлж хөгжиж байгаа гэсэн шүү дээ тэгээд тэрэн дээр болохоор нөгөө нэг яг гоо ингээд бусад орнууд бидраас ингээд хамаагүй хурдан хэдэн баг 100 жилээр ингээд төрүүлээд хөгжсөн хотууд байгаа шүү дээ. Тэгээ тэрийг одоо жишээ нь хараад жишг болгоод алдаа оноогийн ер нь бол ингээд байнга судалгаа хийгээд те юу нь болж чинь юу болохгүй байна, юу нь онсон байна, юу нь оноогүй байна гэдгийг бүгдийг нь бол гараж ирэх асар их нөгөө нэг юу байгаа боломж байгаа. Exactly тий. Асар их нөгөө бенчмарк, асар их жишээнүүд байгаа байхгүй тий. Тэгээд case studies байна. Case study тий тийм юмнууд байхад ягаад тэгэл нэг юм хөгжөхгөөд нэг аргаа олж чадахгүй тэгэл нэг юм нэг хоёрын хооронд юм цутгаа шагаад наадхан дээр чинь яг юу л орж ирдэг бах төө. Миний хамгийн амар имзэг сэдв гэж. Би нөгөө нэг хүмүүс ингээд түүх мөх сонирхдгууд амар стресстэй шаgadдсан шүү дээ. Яг тэгж санагддаг байхгүй яг яагаад ингээл те түүх юм уу эсвэл яагаад ийм урд нь ингээ болцсон юмыг мэдчих чухал юм те who gives a fuck about these fucking things те энэ old dead fuck-уудын тэгээ түүхэн биднэрт ямар хамаатай ингээ шангууд яг саяны тэр өрнөхийн ярьсан инкули ярьсан л байгаа байхгүй юу те тэр нэг гүүр нэг тэгэж нэг фейлдэж үлээ энэ хотын түүх ингэж нэг фейлдэж үлээ гэд энэ мэдээлэл байхад ядч өөрөөр харж байгаа юм шүү дээ яагаад ингээл энэ улсууд гүүрээ нураагаад тийм машин замнуудаа багасгаад байгаа. Тийм машин гудамж яагаад бол дугуун зам бариад байгаа. Тийм exactly. Дугууны баг юм хайвейуд барьж байгаа шүү дээ. Дугууны хайвей тий.
ойртогтой Улаанбаатар амар стресстүүлж байна уу? За яаж юм? Fucking hot as fuck. Суух газар байхгүй. Гэтэ надад hot байгаа нь гоё л шүү дээ. Тэгэл октооч гэсэн гоё hot байгаа. I mean of course яг зүгээр тэ цагаагаар hot байгаа гоё л доо. Писта нэг сүүдэр тэ нэг газар нэг жоохон fucking би амрамар шүү дээ. Тэгэхгүй тэгээд төмсөг унжаад писта тэ. Тэгээд үрийн шигний productivity багасаад гэж аахгүй тэ. Нэг л муу нэг надаас юу ч гарахгүй байна. Надаас юу ч гарахгүй байна писта суулаа. Тэгэл энэ халуун байгаа шалтгаан чинь бас нөгөө нэг lack of greenery-гээс хамаарч байгаа байхгүй юу? Ногоон байгууламж байхгүй. Өрнөхтөөр дээр алхаж байгаа ярьсан шүү дээ. Нөгөө нэг Орсын элчингийн хажуутлын 1-р сургуулийн уртлын нөгөө нэг ягууных нь зам нь нөгөө машины замаас тусгаарлагдсан. Тэгээд нөгөө нэг яаж тусгаарлсан гэхээр нөгөө модоор тусгаарлагдсан. Тэгээд тэр яг миний алхах хамгийн дуртай газруудын эсквал нөгөө талбай хажуутлын нөгөө нэг юуны хөрөнгийн бийжэн тэр хэсэг шүү дээ. Тэр амар гоё хэсэг тий. Тэгэл ингээл машины тоос шороо утаа бүгдийг фильтр хийчихэн visually physically ингээд замаас ингээд isolate болчихгоо ингээд цаанаасаа юм гоё аюулгүй санагдаад тухтай тайван алхаж болдог ч юм уу. Би сайхан 2 3 хоногийн өмнө нөгөө нэг Netflix дээр Future of Plants гэдэг үзсэн байхгүй. Тэгээ одоо нөгөө нэг хүмүүс аль хэдийн нөгөө нэг юм байгалийн урамлуудыг ер нь бол нөгөө нэг ягаад өөрчлөөд гэртээ ургуулж байгаа шүү дээ, дижиж байгаа шүү дээ. Ер нь бол нөгөө нэг амтнд тижээвэр амтнд дургу хүмүүсийн нэг альтернатив сонголт. Ургуул плант альтернатив. Би 33 планттай авсан байна. The fuck. Ер нь бол ийм гэхдээ яг addiction шат юм билээ. Би зүгээр ингээд юу нэг галерея ч юм уу централ дээр явж байгаад централ тууж ажилладаг байхад хуучаа сайхан. Тэгээд тэнгуут яаж иж байгаа л 2 давхар ороод ойм ороод шинэ юм ирсэн бол аваа шагаад идэг гэсэн. Мөнгө дуусчихсан ч хамаагүй аваа шагаад тэгээд эхлээ зүгээр юм аваад яг юм өсөлгээний сав юм пластик савнд ижсэн. Сүүлдээ нөгөө савнуудын варнуудын солимоор санагдаад бүгдийн юм шаазан керамик болгоод бүгдийн яг юм жиг цагаан өнгөтэй болгоод бүр өвчтэй стаа шиг шаасан. Тэгээ нэг хэсэг бодчихсэн шүү дээ. Юу нь бол нөгөө arts and crafts шаацсан. Гэрээ тогтоолох энэ их их мөнгөө урамлалт ол үрсэн. Тэгээд яг хоо ингээ хобби ч юм addiction ч юм мэдхгүй. Гэхдээ надад бол гоё гоё. Тэгээд гэрээр дөрөв юм хүчил төрөх чагаал те. Сүүлдээ урамлуудын хажууд нөгөө агаарч чигшүүлэгч авч тавиал. Тийм гэрээсээ гарахтаа чигшүүлэгчээ бүгдийг нь асааж явууч байгаа л. Тийм тэгээд тэрэн дээр болохоор тэр Netflix-ийн юу Future of Plants дээр болохоор нөгөө нэг ингээд аль үшээний те ингээд юуны аль үшээний тэр аим Осколтой юм шиг шээ. Аль Осколтой байж. Уншээ аль үшээний. Тий Янушки. Найзушка. Тий миний найзушки нар. Юу. Чи өөрөө юу. Тийм тэгээд тэрэн дээр болохоор юу бид нэг юм байгалийн юмыг одоо гэрийн тижээвэр амтанд л юу адилхан шүү дээ. Байглаасаа аваад ингээд юу бридинgiгээ селектив юу хийсээр хагаад ингээд аль хэдийн гэрийн болгоцсон. Тэгээ сүүлдийн нөгөө гэрийн болгосоосоо үүдаад бүр туршилтууд хийгээд одоо тий нөгөө нэг юм хайбрид вершнууд гаргаж ирээд тий одоо чинь цагаан өнгийн толботой мастерайд ирээд шүү дээ. Тимнууд болгоод тэгээд ирээдүйд яг хөө ингээд юу байж болох юм гэхээр одоо зөвхөн нөгөө нэг урамлын нөгөө урамлалтай биш те. Скол юм селектив юу сортууд гаргаж авах биш. Нөгөө өөр спесистэй холиод одоо чи нөгөө нэг шүн нөгөө далайн гүнд идэг нөгөө нэг хачаа астдаг нөгөө нэг фосфордаг загснууд байдаг шүү дээ. Хачиг шатцсан. Амар харгаргийн амт шиг цайтай. Weird fucks те. Тэдэртэй ингээд холиод бүр нөгөө нэг шүн болохоор ингээд астдаг тийм урамлууд. That would be nice. Тэ болно гэж ингээд тийм концепт явж байгаа юм байл л та. Яг хуу үнэхээр яг тэгж чадах юм бол тэ одоо ингээд нэг юм туршилтууд хийгээл байгаа юм өөр баг юм нөгөө нэг юм одоо урамлыг амтантай ингээд канда ингээ холж байгаа л гэсэн аахгүй тийм. Инкулийн урамлууд ингээ байж яваасаа шин 3 цагт ингээ төтөглөө шээ. Мяу гэж. Нэг урамлаас нь зу гар гарч боон сааж байгаа. Наач гэхдээ боломжтой шүү дээ. Сая үсгийн нарч ингээ 0-таа ингээ бахан урамлтай тийм. Тэгснэ ингээ тийм. Нөгөө Batman-ы Ivy шиг шах юм шүү дээ.
Зүгээр ингээд гэхдээ дараа нь тэр нэг урамлаа өөрөө угаах хэрэгтэй. Тийм тэгээд тэр болохоор нөгөө нэг ингээд ирээдүйдээ одоо зөвхөн одоо гэрийн урам бол биш энэ хотын нөгөө замын хажуугаар байдаг моднууд нь шүү дээ. Тэдрийг ингээд гэрэлтдэг. Тийм болгоод шүн ингээд гэрэлтдэг болгоод бороо орохоор нөгөө нэг юм навчин ингээд томордог. Зондог болж молдог ч юм уу. Тийм концепт явуулсан байхгүй. Тэрийг ашиглаж над чинь тий. Cyberpunk биш, biopunk шээ. That's fucking sexy. Тэгж болвол харин гоё байгаа шүү дээ. Ингээд халуун өдөр жишээ нь одоо ингээд замын хажуугаар ингээд битүү мод байлаа гэхэд тэд нар ингээд хөтлөөд салхилдаг. Тийм салхилдаг байж болно, сэвдэг байж болно. Эсвэл бүр ингээд дэлгэгдээд ингээд зон тушиг болоод нарнаас хамгаалдаг. Яа, даварцсан шалсан тийм. Тэгээ тийм ирээдүй байж болно шүү дээ. Exactly байж болно. Тэгээ тийм болохоор decentralized hot байж болох байх. Ядаргаад. Тэгээд наа чин бол technically ингээд наагшаач. We are playing God зогоос тээ. Тэгээд тийм 12 history угаасаа л ингээд genetically бүх юм ингээд modify хийгээл ирж илээсэн шүү дээ. Одоо ингээд бидний хэрэгэлдэг хүнсний ногоо юмнууд чинь ингээд яг ингээд судлаад үзэнгүүт хэдэн зуун жилийн өмнө жижигхэн юмнууд байсан байгаа байхгүй. Одоо ингээд помидор ихэд тээ ингээд жижигхэн тэг ногоон хатуу ногоон жимс байгаа. Тэнгүү тэрийг ингээд selection хийж явсаар байгаа л одоо ингээд бидний иддэг юм том помидор өнтер гарцсан байгаа гэхээр ирээдүйд бол махыг лабораторид ургуулад байгаа юм чаа. За би бол тэрний амар юу байдаг. Мах лабораторид ургуулсан гэсэн чинь нэрээ юу байсан бэл ч та өнгөрсөн жил баха. Үгүй хэдхэн сарын өмнө заяа. Германд нэг хүн гахаан зүрх өөртөө суулгуулсан байл шүү. Гэтэ гахаан зүрх гэдэг нь болохоор тэр genetically modified гахаан зүрх л дээ. Feine Herze, ja. 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 Wunderbar. Oink. Сайн нөгөө нэг ургамлаа магадгүй гэрэлтдэг гэж ярьж байсан шүү дээ. Орон орны калчрууд аим сонд. Одоо чинь юу Оросууд хрүү гэдэг шүү дээ. Юунууд англиар болохоор oink гэдэг шүү дээ. Монгол гэсэн зүгээр гэсэн саунд эффектүүд баг байдгүй юм шүү дээ. Бичдэг. Тэг юу бол sorry чи одоо нэг Монголд доороос нэг ногоон гэрэл тусгаад идэг хүмүүс идэг шүү дээ модны доороос. Тэр хүмүүс бүр гоё шахна тийм мод нь өөрөө ногооноор асааж байгаа ногоон гэрэл тусах шаардлага байхгүй. Заван өнгөлтэй өгч. Гэхдээ сая ярихчихсан юм тэр нөгөө нэг генетикийн бас нөгөө нэг өөрсдөө би бас энэ дээр нэг докюмент үзчихсэн. Тэрэн дээр болохоор хүмүүс одоо генетикийн юм нэг өөрчлөлтөнд орох те хүний ДНХ-ийг өөрчлөх, хүний ямар нэгэн геномыг өөрчлөөд тэгээд элдв янзын одоо өвчнийг ангаах ч юм уу нэг тиймэрхүү possibility-нууд айгүйх гарцсан. Тэгээд тэр нь хизээ гарч ирсэн бэ гэхээр за 90-ад оны үед л хизээ үлээ CRISPR гэдэг шинэ технологи CRISPR9 те тэрийг болохоор бас нэг юунаас гаргаж авсан юм байл өөр нэг организмаас гаргаж авсан тийм юм те тэр нь зүгээр basically ингээд хүний шууд генетикийг зүгээр ингээд кодчлоод бүх мэдээллийг хураангуй болгоод тэгээд нөгөөдхийг нь ингээд ашиглаад аль хэсэгт юу өөрчлөл яах вэ гэдгээ ер нь бол ингээд нөгөө нэг одоо ойлгочдөг тийм технологи байгаа байхгүй зүгээр л бараг л нэг тийм нэг ингээд автоматар очиод ингээд суулгаад өгчдөг чинь би бас яг цаадах нөгөө нэг тогтолцоог нь ойлгохгүй байгаа яг биологч болохоор тэгтээ тэр ингээд амар тийм түгээмэл болцсон чинь хүмүүс ингээд тийм $100 ч юм уу $200 тийм кет аваад өөрсдөө гэртээ нэг тийм нэг туршилтууд хийгээд байгаа юм байлээ л дээ тэгээд тэрнээр л шнээр юу нэг home kit-үүд гарцсан. Гэхдээ одоо ингээд бүр тэр нь амар экстрим болцсон. Одоо болохоор нөө хүмүүс яагаад байгаа вэ гэхээр нэг амар том компани гарч ирээ тэр компани ингээд тэг генетикийн ямар нэгэн тийм одоо өвчнийг эмчлэх тийм чадвартай болсон юм байл та. Ямар өвчин гэдгийг санахгүй байна. Амар том тийм генетикийн өвчнийг. Тэгэнгუთ тэр өвчнийг эмчлэхэд биднэрт ойролцоогоор $560,000 хэрэгтэй гэж шааж байгаа байхгүй юу. Тэгэнгуთ ингээд тэр нөгөө нэг тэрнийг эсэргүүцэж байгаа хүмүүсд нь яагаад байгаа вэ гэхээр home kit-ээр тэр лабораторид хийж байгаа эмчлэхийг хийх гэж байгаа байхгүй юу. Тэр нь аюултай аюулгүй гэж янз бүрийн тиймнүүд яригддаг байгаа. Гэхдээ нэг fucking guy гэрэлтдэг хулган гаргацсан. Чи яг амтны генийг тэ ургамалтай холиод гэж ярьжсэн. Тэр яг тэ ургамлын генээс аваад cross тэ species бүр cross animal crossing шааж. Animal crossing зайлавс та. Тийм тоглоом юм. You come up with this shit. Exactly. Yeah, I know. Nintendo. Чамнаар savage. Намкагийн хайртай Animal Crossing го. Species crossing. Тэгээд юм гэрэлтдэг юм жижигхэн харах марах гаргаад авцсан. Тэгэхээр гэрэлтдэг плант бол гоё. Жөөрогн дээр яг нөгөө нэг генетикийн нэг юм профессор орж ирсэн аахгүй. Тэгээд тэр ингээл юм бид нар ингээд
гений энэ хэсгийг ингэж таслаад тэгээд ингэж нийлүүлээд гэсэн чинь Joy юмстай ингэж яа тэгээд та нар ингээ хайчилт юм уу гэж. Essentially тийм шүү дээ. Тийм чинь CRISPR-Cas9 гэдэг нэг юм протеинүүд юм байна л да. Ер нь бол genetic modification-ыг дандаа протеинүүд төр хийдэг. CRISPR уургийн бүтцээр хийдэг. Тэнгүүт эхлээд нөгөө DNA дээр оруулахдаа CRISPR гэдэг технологи аргачлалаараа ингээд тэр уургийг ингээд солиушнаар ингээд purify хийдэм байна л да. Одоо ингээд салгахыг зорж байгаа юм юунуудаа ингээд салгадаг. Одоо энэ яг мэдээллийн өгчнө гэсэн үг байхгүй юу? Одоо нэг мэдээлэлтэй юм энэ хэсгийг салгаараа гэж мэдээллийн өгч штэ. Яаж өгдөө? Тэр ингээ солиушнд ингээ холждсон байлээ л дээ. Тэр хоёр өөр протеиныг холж гэсэн үг байхгүй юу? Одоо чиний нөгөө нэг салгах гэж байгаа ген чинь нэг төрлийн протеин ийм солиушн байгаа гэсэн үг байхгүй юу? Тэнгүү тэрийг нь ажилуулдаг Cas9 ч үлээ CRISPR ч үлээ аль нь ч үлээ дээ. Тэр нь ингээд тэрийг ингээ тосгосны хийж штэ тий. Тэнгүүдлээ тэр хоёрыг холжингууд мэдээлэл нь сууч штэ. Мэдээлэл нь суунгууд дараа нь тэрийг нөгөө нэг modify хийж байгаа гентэйгээ хийгээд дахиад нөгөө ингээл канон дээр эргүүлээд идэв штэ амар хурдан. Тэр нь болохоор нөгөө тэр процессыг нь хурцгаж байгаа юм байл л дээ. Тэгээ ингээ эргүүлээд явангууд тэнцэнээс нь яг нөгөө мэдээлэлтэй орсон юмудаа ингээ таслаад тэгээ тасныг дахиад тэнцэнэ шаардлагатай мэдээлэл залгаа явчих. Тэг хүний өмнөөс л хийчихэж байгаа шүү дээ. Тэр чинь те яг угаасаа хүн хийж чадахгүй. Угаасаа тий. Тэр болохоор хамруулах шилээрчтэй. Тэр протеинууд уургууд нь болохоор юу юм бэ л дээ. Өөртөө юм яг юм машин шиг байгаа байхгүй. Кодлж болдог. Тэгээ ингээд бид тэрийг кодлоос сурцсан байхгүй. CRISPR-Cas9 гэдэг нь болохоор ерөөсөө юм тийм систем ажилладаг систем. Уургийн систем байгаа. Тий. Амьд систем тий. Амьд гэж хэлэхэд хэцүү. Яг тэгэхээр органик систем. Органик систем. Амьд бол биш органик систем. Өрнөхийн яг яриаг таслахаар амар урт ард юм шиг. Ер нь бол ингэдэг байхгүй. Ман чинь нэг хүнтэй юм ярихдаа хүний яриаг ингээд дуустал нь сонсож байгаад тэгээ дараас нь ингээд би өөрөө interaction хийдэг байхгүй юу. Тэнгүүд яг өөрөө тэгдэг болохоор хүмүүсээс нэг team com expectation хийгээд ингээд яриа таслангууд ингээд юу таамагч чадахгүй биш таа. Хүн болгоо чинь нэг зөвхөн яар negative Монгол fuck you. Энэ бол хүлээлгийн өрөө биш шүү. Тэгээд тэрнээс болоод би амар хурдан ярддаг болоо шатсан байхгүй юу та. Галс за энэ талаараа таслаа. Тэгээ хурдан ярьж тэрийн тасалж байгаа. Уург байдаг хүний генетикийг таслаад нэг солиуш дотор тэгээд зүгээр алаа шиг баталдаа шиг ярьжсэн баталдаа шиг. Би сая яг нэг юм хэлэх гэж байгаа. Гэхдээ би сая амар ядарчлаа. Юус шиж байна. Гэтэ ядарчлаа. Яриач тавьс. Манай сонсогчдоос ядарч байгаа. Fun fact түүх мөх яасан бэ гэж. За тэгсэн чинь заяа. Хүмүүс одоо нөгөө ингэж яриад байдаг шүү дээ. Чи яриаг нь яриулахгүй мó. Мэн яриа таслагаар ямар байдгийг үзүүлээ яа. Ярианыхаа таслаа үстсэн. Ард масчаад gave up тэ буугаад. За. Тэгээд бууж өгөөгүй би зүгээр ядаргаатай өрнөхт боломж олгож байна өндөр. За боломж олгож байгаад баярлалаа став. За. Яа тэнгүү хүмүүс ч нөгөө гений өөрчлөлт хүмүүс. За хүмүүс генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэг. Shit. Хүмүүс генетик тэгвэл би ярьчих. Тэгээд яг нөө миний зүгээр хардалтаар юу гэж бодож ярьж байгаа юм шиг. Чи өөрөө яаж чадахгүй болохоор чи өмнөөс чаддаг нь. Йоо за таар. Йоо за окей. Үйлээр гарын ах шигтэй. За үргэлжлүүлээ за. Йоо. Би энэ хасан чи инээд үргэдэг шүү дээ. Бити наа гэж ихтэй те. За. Тийм төвшөө түрүү нөгөө нэг им юу имчилдэг юм гэлээ. Юуг нь мэдхгүй нэг юм имчилдэг юм гарцсан байсан те. Тийм биш гэхдээ бүр тийм генетикийн одоо өөрчлөлт орно. Тэгээд тэр солиушныгаа одоо нэг котлсон солиушныгаа чам тарьдаг байхгүй юу? Тэгээд одоо чинь тэгэнгүүт чиний юу биен чи орсон тэр солиушн чинь өөрийгөө хөгжүүлээ ингээл өөрчлөлт оруулаад яваад байна. За одоо нүг хүн ингээд амьсгалж байгаа агаараа хүнтэй ингээд гурлаа өөрөө байх уу? Зэрэгөө хүнтэй ингээд гений мэдээлэл байн сольж байгаа шүү дээ ингээд агаараа ууж байгаа хүрлж байгаа бүх юмараа те. Тэнгүү тэрнтэй яг адилхан л тэр зарчмаар ажиллаж байгаа гэсэн. Өрийн шиг нэрэг шээ. За өрийн шиг нэр. За одоо өрнөх би модерейт хий. За одоо инкул. За инкул тийм.
За феминist болчих. Стагш. Тэр нөгөө би нөгөө планц ярьжсэн шүү дээ тийм. Тэрнэр бас нэг юм планц руу бас одоо эзнийх нь ч юм уу юуг нь мэдээллийн ДНХ-ийг ингээд суулгаад тэгээ шүн унтчих яхад нь одоо чи ингээд муухай зүүдлэх ч юм уу даруулах ч юм уу сквал зүүдэндээ хурхрах ч юм уу тий нөгөө зүүдэндээ сайн амарч чадахгүй байх юм бол тэр урамгал нь ингээд ийм бодис ялгараад чамаг илүү ингээд тайвшруулт юм биш үү? Тайвшруулдаг тий. Жоон сэрэх юм бол бүр ингээд ийм бодис ялгараад бүр ийм deep sleeping Гүд амир биш. Йоо надад амир хэрэгтэй юм биш тий? Шид амир хэрэгтэй биш. Тэгэхээр яагаад нэг хөшөө юм шиг нэрнүүдээ андуураад. Би та хоёрыг дандаа ингэдэж шүү дээ. Өмнөх гайг өгдөг гэсэн. Хитрхи их гений мэдээлэл. Йоо хитрхи гений мэдээлэлээс Хан тий. Наа чи амир шатж шүү дээ тий? What the fuck? Юу гэдэг гинэ Netflix дээр? Future of гэдэг Future of series. Гэтэ тэрнийх бус нь надад нэг таалагддаг гэж аах. PC shit таац. Plants амар гоё наач Dogs мог. Future of Dogs бол dark харагдаж байгаа хөө. Писта Chihuahua-г нь булдогтой нийлүүлээд хүний уруултай. Тэр морны шиш. Холгоны нуруунд дээр чих ургалцсан хүний чих. хүний Тий, яг ингээ хүний юм чих ингээ ургалцсан нуруунд дээр. хүний уруултай нохоогоор яах ч юм. Мэдгүй харин чи яах чам. You fucking said it. Чи юу бодоод яах чам гэсэн одоо. Flow job dog shots те. Ярьдаг. Тэр яг нэг түрүүн ургамал энэ тэр яах ингээл донтдог гэдэргээл тэгсэн шүү дээ тий. Ингээл хоббитоо донтоод байгаа юм уу? Тэгсэн нөгөө нэг болоод байгаа юм уу? Астаг нөгөө нэг шитийг бооврон тариад ингээд шүн ингээд боовр гаргаж ирсэн чи ингээд шүн олонгот ингээд астаг бол яах вэ? Гоё шааж шүү дээ. Хардаг те. Хараат ч яах вэ те. Lightsaber. Хараач яах Lightsaber. харна шүү дээ. Окей. Энэ цогтойхон марч. Чи яасан тасарсан шүү дээ. Яа. Но хоббитоо ургамал Хоббит үзээгүй. ургамал тижээгээд тахлаар ургамал тижээх хоббитоо болтгоо. Мөнгө байсан ч гэсэн авдаг. Тийм одоо ингээл өөрөө ирэхгүй ингээл чи ингээл хайртай болоод ч тэ тэдрийг ингээд илүү дуртай болоо шүү дээ. Гэтэ яг нэг одоо урмалтай байх ч юм уу эсвэл тижээ варианттай байх гэдэг нь болохоор өөрт нь хүнд ингээ бас нэг юм psychotherapy болдог. Одоо тэрнээс ингээд тодорхой хэмжээний satisfaction аваад эндорфин ялгардаг ч юм уу те. Тэгээ ингээд тэр нэг яваандаа ингээд нэг донтолт шиг мэдэрдэг болцсон. Тэнгүү тэрнээсээ гадна одоо юу гэдэг мод тарих ч юм уу урмалтай байх, тижээ варианттай байх гэдэг нь болохоор хүнийг бас ингээд давхар subconsciously хүмүүжүүлж идэг. Одоо юу гэдэг чи ингээд нэг юм яага тэрнтэй хайртай болсон юм чинь ингээд тэрийг ингээд услах цагтаа амтнаа гаргах цагтаа ч юм уу те. Дисциплин. Тийм дисциплин ингээд автоматар суулгаж идэг, кодлж идэг байхгүй майндуудыг. Одоо тэнгүүд яхаа бас ингээд нэг хашаандаа байгаа хүмүүс би ингээд мод таар ингээд уриалаад идэв штэ тий. Тэгэл ингээд хүмүүс ингээд юу гэдэг хашааныхаа хогийг гаргаж яахгүй ингэхгүй тэхгүй гэл амар их ингээд яриад идэг. Хорооноос ир цэвэрлэхгүй байна ингэдэг байна ингээд яриад идэг. Гэтэ яг үндэ тэр хүмүүс хэрвээ өөрсдөө ингээд мод тариад ингээд эхлэх юм бол тий яг ингээд модоо ингээд хуслаад нөгөө модных нь хажуу шарилж урах юм бол зулгаагаад ч юм уу ингээд тордоод өөрөө яваандаа ингээд тэр нөгөө нэг дисциплин гэдэг юм өөртөө суулгах юм бол ингээд шал өөр болох байхгүй юу. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө нэг universe гэдэг юм чинь болохоор өөрөө юм нөгөө нэг юм emergency юм intelligence-тэй. Emergency intelligence гэдэг нь болохоор ингээд юм олон юм одоо юу гэдэг ухамсаргүй гэж хэлээ да. Олон юм тустай юмнууд ингээд нэгдээд ингээд нэг юм complex нөгөө mega mind гэж mega юу гэж ярьдаг томтлоготой биш үү? Hive mind гэж үүсгдэг. Одоо жишээ нь нэг ухамсартай болж байгаа. Нэг ухамсартай болдог. Одоо жишээ нь шоргоолцнууд ингээд амар тус тустай ухамсаргүй мөртлөө ингээд амар юм колони хийсэн байдаг ч юм уу те. Эсвэл ингээд зүгийн hive ингээд тустай бүгд нэг зоригтой байдаг ч юм уу те. Тэгээд яг ингээд тэдрийг болохоор яг ингээд яг заавал та нар ингэх ёстой гэсэн юм байхгүй. Угаасаа л ингээд цаанасаа инстинктээрээ те ингээд суудсан байдаг. Тэнгүүд одоо юу гэдэг нийгэмд society-д амьдарч байгаа хүмүүс ингээд өөрөөсөө ингээд юу гэдэг тодорхой нэг юм хэв маягийг ингээд суулгаад оруулаад ирэх юм бол одоо гений өөрчлөлтөө ингээд modify хийж байгаа юм шиг тэр хүмүүс ингээд тодорхой хэмжээний юм зуршлыг ингээд суулгаж эхлэх юм бол тэр хүмүүс ингээд бүгд ийм common зуршилтай болж эхэлнэ тийм үү. Яг бүх хүмүүс адилхан байх албагүй л дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд. Тэнгүүд яг хөө ихээр нөө одоо юу гэдэг хотын бидний шийдэх гээд байгаа асуудлууд нь ч юм уу эсвэл нийгэмд болохгүй байгаа асуудлууд нь өөрсдөө ингээ аажмаар ингээ алга болоод эхэлдэг. Яг тийм тэр чинь гол нь нөгөө нэг тэр хүмүүс чинь зүгээр суулгах болохгүй байхгүй юу? Чадахгүй угаасаа боломжгүй бүгдэнд нь тий. Тэгээ тэрийг яаж суулгах вэ гэхээр ер нь бол тарих угаалт, сквал пропаганда, policy, social coding гэдэг үгсээр социализм байгаад Монголд
юу яасан гэхээр wide work гэхээр ер нь бол нөгөө нийт Kwame тоо нөгөө нэг боловсралгүй боловсролын түвшинд ер нь бол ингээд муу штэ тий бичиг үсгч мэдгүйсэн штэ тэгээд тэгэнгүүтээ ингээд социализм бол айгуу сайн сууж байгаа байхгүй тий бас өөр нэг арга нь болохоор бас ихтгэл үнэмшил хийж болно, шашин байж болно те. Нэгэн ийм диктатуртай ч юм уу эсвэл ийм ёс зайг шаарддаг те. Ариун цэвэр шаарддаг ядаж тийм шашин байвал бас одоо өдөрт дэд удаа бясалгал хийнэ гэдэг ч юм уу те. Ер нь исламыг л ярьж байна л та. Тэгээд энэ хамгийн тохирох шашнуудын нэг ер нь ислам санагдаад байхгүй яа. Цэвэрч те. Салатаа ийн те нөгөө нэг бясалгалаа хийн. Корона уншихын тулд гар хөлөө угаан те. Хайжин. Одоо ингээл түрүүний ихтгэл үнэмшил ярингуут одоо ингээд монголчуудыг нэгтгэж болох юм чи ихтгэл үнэмшлийг л ерөөхдөө хэлчихэж байгаа байхгүй те. Техникли ихтгэл үнэмшлэр яхаа техникли нэг нь яхаа тийм. Тэнгүүт одоо ингээд түрүүн хэлсэн яг монголчууд биш одоо нөгөө яг хүмүүс давхаргаар л ярьж байгаа шүү дээ. Илүү нөгөө ер нь боловсролын түвшин муу давхарга байх. Уруулаа шашинд орж чадахгүй шүү дээ биш та ямар ч байх юм бол харин тийм болохоор яг нөгөө нэг шашин ихтгэл үнэмшил гэдэг юм чинь ингээд байх ёстой гэх тэгээд байгаа шүү дээ тий. Тэнгүүт нөгөө нэг тэрийгээ дагаад шашин соёл гэл ингээд ярангуу түрүүний одоо юу гэдэг монгол хүмүүсийн common юмнууд байгаа шүү дээ. Ингээд өглөө түрүүний ярьсан сүү цацах тийм үү. Тэнгүү тэр чинь ингээл юу гэдэг өглөө эрт босоод сүүгээ цацна гэдэг чинь бас тодорхой хэмжээний тэр хүмүүсээ ингээ нэг юм encouragement шүү дээ. Зан үйл. Зан үйл encouragement өгөөд байгаа байхгүй тий. Өглөө эрт босно нэгдүгээр тийм үү. Discipline тийм үү. Тэгээ ингээ нарандаа сарандаа ингээ цацал өргөж ийн гэдэг чинь бас нэг юм ингээ давхар ингээ байгаль орчноо хайрлах гэсэн нэг юм санаа байгаа байхгүй. Би энийг зүгээр I'm not gonna sell my idea тий. Гэхдээ хайрлаа үстэй чи. Гү өрнөх бол тэрийг зүгээр дэмжээгүй шүү дээ. Зүгээр хүмүүс нь тэгж боддог байхгүй юу? Тэр стакууд байгаль орчноо хайрлаж байгаа те дэлхий те ингээд тэнгэр мөнгө би харин наадах чи ерөөсөө өгөөсгүйгүй байхгүй юу? Зүгээр миний яагаад дургу эсэргүүцэж байгаа гэхээр ингээд одоо чинь одоо нөгөө нэг шинто шийдчихэн болохоор уснуудаа угаад те чиний уусыг нөгөө нуу ингээд хамаагүй те чи ядаж нөгөө орчноо бохирдуулахгүй байгаа байхгүй юу? Сүү болохоор чи өөрөө эрт тосоод те гоё те өөрийн те нөгөө мандах нарнаар босоод те балкон дээрээ гараа сүүгээ өргөж олно. Чи өөрөө эрт осчлоо. Гэхдээ чиний өргөсөн юм чинь нэг хүний толгоон дээр, нэг хүний машин дээр it's fucking someone те газар дээр зам дээр унна те тэр зам дээр нь бахан ялаа шавна те. Тэгээ муухай өнөртэй болно. Ялангуяа 100 цагийн үеэр өвөл байсан ч гэсэн ер нь бол ихэнхдээ ягууны зам дээр унаад тэр нэг халтаргаа үсгтэй те. Нэг ер нь бол ингээл өглөө босоод яг нэг үйлдэлээ хийгээл нэг газраа л сүгэ хайж байгаа. Тэр нь дандаа нэг газраа унаад цас ороогүй үед бол тэр чинь ингээл тэг нэгэн дээрээ ингээд давхалгацаар байгаа л ингээ мүс олно шүү дээ те. Тэрэн дээр халтарч унж магадгүй. Наацхын те. Тэгээ тийм ингээ буруу юмудаа халж болно. Тэрийг ингээ тийм битээ тэнэг орчих те. Ингэж яаж болохгүй байхгүй. Бидний дээр чинь нэг амар гоё point орж ирж байна л. За. Чиний point. Нэгдүгээр сургуулийн хажууд ерөнхийлөгчийн өвлийн ордны хажууд гэдэг нь ертөнцийн зүүн талд нэг орон сууцны барилга байдаг байсан шүү дээ. Гаднаа мозаикт одоо нэг барилга баригдаж байгааг хажууд. Тэгээд нураацсан бүүмеранг гэдэг байсан юм уу те? Одооний бүүмеранг баригдаж байгаа юу? Яа, exactly тийм бүүмеранг баригдаж байгаа. Тэрийг саяхан нураагаад мозаикийг авч үлдэхгүй гэдэг бөө хэрүүл болсон. Хэрвээ яг та нарыг мэдэхгүй байлгүй нэг юуны одоо байгалийн түүх музик шаачин. Дөөр бүжгийн Эрдмийн театрын хажууд байдаг хөхгүй юу? Драма театр. Air market exactly. Тэгээд тэрийг нураагаа хийцэн. Тэгээд тэр яагаад амар түүхэн ач холбогдолтой барилга байсан бэ гэхээр Монголын хамгийн анхны орон сууцны барилга байсан байхгүй. Тэгээд тэнд хэн байдаг байсан бэ гэхээр гай ам гэж шааж байна. Мах яамныхан байдаг байсан. Нах тэн нэг дотоодыг аюулаас хамгаалсан. Чи хойд очвэрдэх болоод байгаа юм шиг үнтэй. Үгүй саяхан юу хийсэн штэ. Нийгмийг аюулаас хамгаалах шалсахгүй шааж энэ. Нийгмийг аюулаас стандарт. Тий очвэрхтай хамт сая хүүхдүүдтэй хотел хийсэн. Гэхдээ тэр барилгын талаар би урд мэддэг байсан л та. Алла шок. Тэр барилга дээр ерөнхийдөө бол нөгөө нэг яг ингээд аваад жишээ авахд ингэж гарч ирж байгаа байхгүй. Тэр хамгийн анхны за 2 илүү 3 давхар апартмент комплекс
апартмент. Тэгээд тэнд болохоор нах яамныхан байдаг байсан. Нах яамныхан гэдэг та мэдэхгүй бол боредууд ер нь бол халах биш бүх хүмүүсийг хилмигтэлд оруулсан тэр нэг ногоо малгайтай нөхдүүд байхгүй юу? Монголын гештапо тий. За тэгээд тэр нөхдүүд тэнд тагнуулын албаны нөхдүүд тэнд байрладаг байхад анх амар хэцүү байсан гэнэ ашиглалтанд ороход. Нэг өдөр гинт орон сууцтай болцсон. Тэгээд нөгөө стакуудаа гэрээс гаргаад тийшээ ор гэдэг. Тэгсэн чинь ихэнх хүмүүс нь амьдрахад амар хэцүү байсан гэдэг чинь байхгүй юу? Яагаад гэсэн бэ гэсэн чинь Монгол хүний дээр гэрийн дээр хөхт ингэрхшээс те тэгсэн чинь монгол хүний дээр шал дээр нь таацын дээр нь шалныхан дээр нэг ста те нөгөө стагийнх дээр дахиад нэг ста ингээд ерөөсөө нэг тийм ертөнцийг харах үзэл те тэгээд тэр нөгөө нэг нийгмийг харж байгаа байдал те сүсэг биш бүх юмтай нийцэхгүй философитой Хов хүн ч биш бүр соёлын философитой нийцэхгүй. Тэгээд хажууд нь дээр нь хүн алхаж явж байгаа, бааж хийж байгаа. Тэгээд ингээд ерөөсөө тэр нийцэхгүй амар хэцүү байсан. Байранд оруулсан чи identity crisis орсон. Exactly. Тийм. Identity crisis-д орж байгаа байхгүй. Тэгэнгუთ яг хөө зүгээр тэрнтэй яаж combat хийсэн бэ гэдэг тэгэхээр мэдээж ингээд сурталхуулга те гэрт нь төгцсөн. Ковид гараад төгж гэхээсээ илүү нөгөө юу яадаг байсан. Shame campaign явуулдаг байсан. Гахаа тавина гэдэг байранда заван байх юм бол тэр баг 90-ад оны дунд сүүл үе хүртэл явсан баха. Тэгээд яг хөө тэр юунаас эхэлтэй вэ гэхээр баг тэр нөгөө нэг байрнаас эхэлтэй байж магадгүй байгаа байхгүй юу. Тэгээд 60-70-аад оны үед нөгөө соёлын өвсгөл болоод цагаан давуу, цагаан хэрэглэл, хумс хардаг, салтаа шалгадаг, гахаа тавьдаг гэсэн шүү дээ. Тэрнээс өмнө энэ нах яамны нөхдүүдийг нөгөө юу яадаг байранд оруулахын тулд ямар нэгэн тийм шалгуурууд тавьдаг байсан байхгүй. Тэгэхээр яг хөө зүгээр хүмүүсийн үйлдэл бодол бол яхаа аргагүй солигдож болтیں۔ Болох л бах угаасаа obviously. Яг хөө тэгээд хэдүүлээ энийг яаж цаашаа сурталчлах уу, хэдүүлээ өөрсдөө энд ямар итгэвтэй байх уу гэдгээс хамаарах байх л та. Гэхдээ би бол чиний ярьдаг чинь аим санал нийлж байна. Сүү цацах Монголынх мөн ч юм уу биш ч юм уу нэгт хоёрт яг үнэндээ нөө бусад хүмүүсийг хохироовол тэр чинь зөв зам үйл гэсэн үг биш шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ би бол сая яг чамаа тэгж хэлсэн чинь амар чинь талд орчлоо л тоо. Урд нь бол I didn't give a fuck. Яг I did give a fuck. Тэгтэл юу сүртэй гэж дээс хуурай сүүццүүл яг байна. Тийм би зөвхөн нэг ягаад энэ эсрэг байдیں гэхээр одоо өчтөр шүн ч машин авгалгацсан байж олон тийм гаражгүй байгаад гадаа тавьсан чинь арай гэж нэг зогсоол аваад гэрийнхаа гадаа машина тавьсан чинь дээрээс нэг имээ сүү асгачвал муухай шүү дээ. Муухай шүү дээ. Би өвөл яг нөгөө нэг юу өглөө гараа явчихсан чинь дээрээс юу юм тусаад тэг гах харсан чинь нэг имээ зүгээр ингээ сүгээ цацчих байхгүй. Тэг яг миний курткэн дээр юу нөгөөх нь асгаад тэгээд шууд хүлдөөд ингээ зайл болчихж байгаа байхгүй. Тэгэл хүн охроодаг тийм нөгөө нэг юу самуул байж заавал тий. Actually гэтээ энэ хүн хохирохтой бол биш л байгаа байхгүй. Яг ингээд одоо юу гэдэг сошиалын соёл иргэншил яг Монголын соёл ахуйтай ингээд нийцэж чадахгүй байгаагийн асуудал нэг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ дээр яг яах ёстой юм гэхээр одоо ингээд бид нар ингээд юу гэдэг архитекторууд юм төлөөлөл хотон төлөөлөл энэ төр явахаар ингээд яг Монгол өв соёл, Монгол уламжлал гэдэг юм аюурс ингээд марчаад идэг байхгүй юу. Тэнгүүт яг ингээд гадны шдэр, дотоодын шдэр ингээ хүмүүс ингээд Монголыг тодорхойлох байгаа юм нь Монгол архитектур гэхээр гэр ярьдаг байхгүй тий. Ингээл гэр химээрээдэг, гэр хийж ийн чинь Монгол юм, Монгол соёлтойгоо нийцдэг юм байна гэх тэнгүүд. Тэнгүүд яг яагаад бид нар гэр яриад байгаа нь гэр нь Монгол өв соёлтой амьдрах юм маягтай яг ямар нийцэлтэй байгаа юм гэдгийг юусоо ойлгохгүй байгаа байхгүй юу. Яагаад гэр ингээд accessible байгаад зөөж авч явах боломжтой байгаа. Яагаад ингээд ганцхан гэр байгаа гэрээсээ шүү гадаа гарч болдог болоод байгаа ингээд тий. Тэнгүүд яг бидний уус амьдралын хэм маяг ёс заншил чинь ийм байгаа юм чинь бид нар яг энэ дээр архитектур дээр хот төлөлт дээр бид нар яаж тусах ёстой вэ гэдгийг бодох юм бол заяа. За окей бид нар тэгвэл юу сүүр гэдэг юм байна. Ингэдэм байна тэгдэм байна. Тэгэх юм бол бид нар гэрээсээ хамгийн амархан гадагшаа гарч болох ёстой юм байна тийм үү. Тэнгүүд Монголын соёл өөрөө ингээд байгальтайгаа айгүй ойрхон байх ёстой юм байна. Тэгэх юм бол бид нар public green area яг аль болох ингээд боломжит хамгийн дээд хэмжээгээр provide хийх хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол энэ хүмүүс ингээд яг ингээд Монгол өв соёлтойгоо ингээд илүү ингээд эв нэгдэлтэй амьдарч чадах юм биш үү? Өв соёлоо ерөнхийдөө хадгалж үлдэх юм боломж нь бүрдэх юм байна гэдэг санаа яваад байгаа байхгүй. Дээрээс нь ингээд заавал өндөр барилга гэдэг ахгүйгээр угаасаа ингээд Монгол хүн гэдэг чинь хүмүүсийн нэг юм философи байдаг шүү дээ. Бор гэртэй хаан, хар гэртэй хаан, бор гэртэй богд гэдэг үг гэдэг шүү дээ. Хүн болгон ингээд
гэрийнхаа эзэн ноён те. Тэнгүүд хинч хиний дор орох ингээд дургу. Тэнгүүд яг ингээд нэг хэсэг ингээд социализмын айгу буруу үзэл бод. Уу яг буруу үзэл бодол байж болно л доо. Гэтэ энэ дэр болохоор би ингээд зүгээр Бидэрт бол ахтцсан. Бидний we can't afford that shit bro. Хотын соёл Улаанбаатарыг л ярьж байгаа шүү дээ. Монголоор бол Монгол дид бүтцээ хөгжүүлээд. Yeah, I mean but I have right to talk about this, all right? Тэгээд юм баад аахгүй. Одоо нөгөө фатал дашсан статус. Би ч гэсэн өөрийнхөө үзэл бодлыг ер нь бол чамд ингээд өгөх юу ирэх нь бол надад байгаа шүү дээ. Гэтэ яг би өөрийгөө архитектор гэдэг утгаас л хэлсэн юм л да. Тэгээ яг ингээд барилга хот төлөлт мөлт юм дээр ажилладаг болохоор л хэлсэн. За anyway биш болохоор дуваа гэж байгаа юм уу тий. За энэ сэдвэр юу дараа ярилцъя. За би энэ дээр ганц яг хэрвээ монголчууд анханасаа суурин байсан бол хизээч сүүс цацахгүй байх. Тий. That's the thing гэхгүй. Би бол зүгээр энэ хотод амьдардаг энэ хотын иргэний хувьд хэлж байгаа шүү. Гэхдээ сүү өдөр цацах болгон гэдэг нь харилцаанд хотын соёлд оролцож байгаа хүний хувьд хэлж байгаа. Яг хөө сүү цацах мэрэгжлийн өглөө ингээд нөгөө нэг өргөл ингээл нар марандаа ингээл сүү цацах гэдэг нь зарим хүмүүсийн хувьд бол үн цэнтэй юм биш байж магадгүй. Надад бол үн цэнтэй биш. Яг гэх юм бол би өөрөө сүү цацдаггүй. I don't give a fuck about that shit тий. Гэхдээ маш олон хүмүүсийн хувьд энэ амар том тийм соёлын тэгээд үн цэнтэй тиймнүүд байгаа байхгүй. Одоо жишээлбэл чиний хүртгэн дээр чинь сүйдсэн юмээ гэж хэлж штэ тий. Чи тэгээ ороод хэрүүл хэлээ гэж хэлдэг л доо. Юмээ та яагаад миний хүртгэн дээр сүйдсэж байгаа юм. Наатаха болж болохгүй мó гингот өдөөс чи юу гэж хэлэх вэ гэхээр өргөлийн сүү гим байдгүй маа миний хөөх шан цаа яг нэг тийм шит хэлэх байхгүй. Тэр хүмүүсийн world view team тэгэхээр хэдүүлээ яг хүмүүсийг ингээд за яг тэр хүмүүсийн world view зөв үү буруу юу гэж judge хийхгүйгээр яг хөө хийсэн ч болно зөө. Гэхдээ хүмүүс хоттой тааруулж амьдрах ёстой юу? Хот нь хүндээ тааруулж байх ёстой юу? Баригдах ёстой юу гэдэг л амар том асуудал баг. Тэгээд яг хөө зүгээр хот нь хүндээ тааруулаад байгаагүй болохоор Монгол юм заваа юм санагдаад байхгүй юу? Тий. Орчин үеийн Улаанбаатар ийм муухай байдаг шалтгаан бид нар хүмүүс надад болохоор зүгээр юу санагдаж байгаа юм зөө. Хүчээр ингээд одоо нэг хүчээр бүгдийн нөгөө нэг орон сууцд оруулаад хүчээр хотын соёлд суулгацсан. Тэгээд хамаг төвх соёл ёс заншлаа өөрсдийнхөө гараар устгаад тэгээ хоёр өвчтөө тархиа угаалгаад юучгүй болцсныхаа дараа хэдэн зуун жил дарлуулад тэгээ ямар ч identity ямар ч соёлгүй болцсон тийм үндэстэн шууд ингээд тэгээ та нар одоо ингээд гой хот бариад өглөө энд амьдр гингүүд яаж тэрийг цаашаа авч хөгжүүлэхээ мэдэхгүй яаж тэрийг тордгоо мэдэхгүй те хүнд одоо юу монгол хүн өөрөө юу чинь те тэрийг сайн мэдэхгүй тийм хүмүүст одоо нөгөө нэг юм монгол identity-гээ хадгалж үлдээд монгол хотоо бариад монгол улсаа хөгжүүлээрээ гингүүд угаасаа тэгэл нэг тийм мухардцсан л санагдаж байгаа байхгүй. Тэгээд яг үндэ тэгээд сүүлийн одоо нэг 10 20 жил одоо тэгээд төвжил бууруулах гэж те ер нь бол автомашин зориулж хөгжиж байгаа шүү дээ. Улаанбаатар зогсоолчлоо тэгсэн мөртлөө зогсоолж байхгүй төвжилэн ч бураагүй машиныхын тоо нэгсээд хүнийхэн тоо нэгсээд зүйл ийм fucking mess шааж байгаа байхгүй. Тэгээд гаргалгаа нь юу юм гэсэн чи дагвар хотод барья. Тэгээд ингээд баг баян ядуугаараа ингээд хуваагдаад амьдрий. Энэ бол ингээд одоо ингээд энэ бол бууж өгөөд зайлаад шинийг шаадаг тийм менталити шааж байгаа байхгүй. Гадаад руу шааж чадахгүй те Монгол дотроо энэ ч гэсэн аюу буруу хандлага байна. Үнэхээр ийм одоо юу гэдэг те нөгөө нэг fucking юу илээ нөгөө нэг нүүдэлчин шийдэж та хоёр ярьсан. Тим юм ингээд хийх юм бол тэр нь одоо тэр нь гол нь хотод бол Улаанбаатар хоёрын одоо амьдарч байгаа хот чинь тэр чинь тохирохгүй заяа. Decentralized гэдэг чинь угаасаа монголчууд үйл зун хавар намардаа нөгөө нэг нүүдэг штэ тэ угаасаа decentralized амьдэрдэг. Хотод бол тэр хизээш тохирохгүй. Тэгэнгүүт одоо ингэж болж байгаа байхгүй юу? Яг уу decentralized байж байгаа заяа. Одоо чинь чи лагерын байшинтай зундаа лагертай амьдэрчдэг, өвөлтөө орон сууцтай амьдэрчдэг. Тийм. That's kind of a thing, right? Гэхдээ тэр чинь ингээ буруу байхгүй. Тэгээд лагертаараа очиод лагераа бүр ингээд тэг хүсэн газраа хүсэн ирэх мэдлэлтэй хүн ингээд газраа аваад амар замраагүй бахан байшнууд чаж байгаа байхгүй. Тэгээ нэг юм
юмнаас зугтах гад тэгснэ ингээд бас зугтаж чадахгүй бахан байшнуудаар өөрсдөө. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг түрүүний яриадсан hive нөгөө нэг emergence intelligence гэдэг юмыг суулгахын тулд бид нар хүмүүст боловсролыг олох хэрэгтэй байгаа байхгүй тий. Одоо юу гэдэг лагер дээр очих юм бол та нар лагер дээр яах хэрэгтэй юм? Ямар байшин бариа, ямар мод тариад яаж амьдрал зүгээр юм? Та нар ингээд орон сууцнд амьдрах юм бол та нар орон сууцнд ер нь яагаад ингээд сүүмүгэ гадаагараад үргэж болтгүй. Дээрээс бити өрг гэдэг юмыг ингээд бүр ингээд суулгаад өгөх хэрэгтэй байх. Одоо ингээд чи юу залуу үеийнхэн аав ээж нартай наа чин болохгүй та ингээд үнэхээр өргмөөрийнх юм бол гадаагараад үрг тий. Гэтэ стил гадаагараад өргсөн ч гэсэн ингээд байшингийн хандлага хэлээд байгаа юм чи тэр байхгүй юу? Тэгээ энэ боловсруулах ёстой заяа. Гэтэ үнэхээр боловсруулж чадахгүй боловсролыг хүлээн авах чадваргүй болцсон ингээд хүмүүс амар их байгаа заяа. Тийм давхраг, тийм насны хүмүүс амар их байгаа. Тэгээд тэднийг гол нь боловсруулыг гэх юм бол нэг бол тархины нугаа те, нэг бол коммунизм, социализм юу гэдэг те. Тэр bullshit-ийн үг те. Шир юу гэдэг те. Fuck you motherfuckers, Amway, Herbalife юу гэдэг бүгдийн үг. Тэгээд нэг бол юу итгэл үнэмшил, шашнаар угаал гэж байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа чи ингээд 40-40-оос дээш насны хүнд одоо үзэл бодол нь 40 жил амьдраад үзэл бодол нь ингээд юу тогтворсон тий чулуун дээр сийлцэн яагаад ч ингээд хөдлөхгүй тийм хүнд чи яаж боловсрол олгоод та ингээд хашаандаа мод тарьч юм уу тий тэгээд бүтэхгүй байхгүй. Тий маань наадах төр ч юм бол санал нийлж байна. Тэгээд ер нь шинэ үе олон миний хэлэх гээд байгаа шинэ үе боловсруулж болно тий. Тэгээд ингээд бүх юмыг өөрчлөх год бурхан шиг бол ингээд ярих бол маний дутхгүй шүү дээ. Gotta be realistic те. Бидний ингээд те decentralized hot ч юм уу те. Тийм бол бидний хувьд бол одоо ингээд зүгээр ингээд normal хотоо яая гэж байгаа хүмүүст dash shit бол ингээд барууны орны shit бол барууны орны ч юм уу хөгжцсөн те тултлаа хөгжөөд одоо яая гэж байгаа орны хүмүүст бол ингээд decentralized хот чинь барууны орных биш шүү bro. It's actually originally ours. Би бол тэрнтэй амар хат. Яг уу тийм л дээ. Гэхдээ ингээд decentralized хот бид нар болох decentralized хот бид нар болох юм бол хотынхоо бид нар асуудлыг шийдэж чадах байхгүй юу? Гол нь чи decentralized болчих юм бол тог цахилгааны асуудлыг чи тодорхой хэмжээнд бууруулж чадна. Тэгээ decentralized гэдэг чинь тэр яаж болох юм гол нь. Good. Одоо нөгөө passive house, eco house гэж яриад байгаа шүү дээ тий. Ер нь бол house-нууд өөрсдөө нөгөө self sustaining house concept ер нь сайн хөгжүүлж чадах юм бол decentralized urban planning house юм байж болж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл бидэрт ийм massive infrastructure хэрэггүй болчихсон гэсэн үг. Тэгэх юм бол барилгууд маань өөрсдөө тогоо хэрэглээнийхэн тоог гаргацдаг, бохироод өөрсдөө боловсруулцдаг. Тийм байх юм бол бидэрт нөгөө нэг ийм том шугам шүлжээний ийм одоо юу гэдэг жил болгон газар ухдаг тий газар ухаад нөгөө нэг халуус тасардаг тий энэ асуудлууд ингээ бүгдийг байхгүй болгочих واخхой юу. Тэгвэл энээс одоо хүмүүсийн амьдрал ерөөсө хараатай биш болчих واخхой юу. Тэнгүүд decentralized ингээ housing гэдэг санаа ингээ явж ийн гэл тэнгүүд боломжгүй гэл тэнгүүд өнөөдөр ингээ интернеттэй болцсон сая ковидээр ингээ харахад хүн болго ингээ гэрээсээ ажиллаж болж шүү дээ тийм үү. Тэнгүүд it's kind of decentralized гэрээс ажиллах хаана амьдрах хоёр чинь шал It's kind of same shit bro. Хаана амьдрах биш ээ. It's kind of same shit. Амьдрдаг амьдрна. Тий. Тэр амьдрах газрын зааж өгдөгөө заана. Гэхдээ decentralized гэдэг нь юу яриад байгаа вэ гэхээр одоо шугам шүлцээний асуудал, эрчим хүчний асуудлыг decentralized болгоё гэдэг дээр л хамгийн ихний алхамд нь явах гэдэг байгаа байхгүй юу. Зүгээр тэрэн дээр яг уу бит хоёр ингээд амар buyer тэ хоёрын pitch-нд бол амна buying. Яг уу чамд buy хэлэхгүй л дээ зүгээр just explaining гэдэг тэгээд чи энтэй agree хийхгүй байж болно шүү дээ. Of course чи disagree тий. Бол надад амар юу одоо чинь ийм яг уу ийм concept байж болно тий. Гэхдээ яг хоёрын шийдэл чи яг одоо ингээд хүн болгоо ингээд байранд амьдрахгүй тийм юунд амьдрна гэж байгаа мó. За тэгвэл манийхын хувьд бол ийм заяа шийдэл гэхээсээ илүү мань аль болох хүмүүсийг хоёрын vision чинь яг юун дээр байгаад байгаа би юусоо ойлгохгүй байхгүй. Айгу юм ойлгомжгүй шийдэл ярьчаа тэрийг ингээд зүгээр миний эсрэг хуйла пүшлээ шагаад. За миний санаа болохоор за вэж sorry. За яг хан зөв ийм л юм яриад байгаа. За I'm gonna elaborate. За ягж elaborate хийх гэж байгаа гэхэлэр ингэж elaborate хийх чинь заяа. Улаанбаатар хотод анх Улаанбаатар хот чинь өөрөө decentralized хот байсан бохоггүй юу. Би амар түүх ярих гэдэг нэг I'll keep it short. Гэхдээ нийтдээ 139 жилийн дотор Улаанбаатар хот 28 удаа нүүсэн бохоггүй юу. Тэгээ энэ нүүж байгаа явц нь бүгдээрээ юунаас хамаарж байгаа гэхэлэр LTN-ийн байгалийн гамшиг ч юм уу те дайнд ачин ч юм уу юмнаас зүхтах ч юм уу тиймэрхүү байдлаас ингээд бараг л нэг
50-60 мянган хүнээ аваад ингээд тийшээ нүгэд байгаа байхгүй. Нэг хэсэг Улаанбаатар хот бүр гэр хороол юунд үдгсэн заяа гэр хороол гэж шааж юм байна та. Өвөр Монголд үдгсэн заяа. За тэгээд ингээд одооныхоо энэ локейшн дээр хурж ирээд Улаанбаатар яагаад энэ локейшн дээр байхаар шийдсэн бэ гэхээр ямар нэгэн байдлаар бид нэр сойрон хот байх хэрэгтэй байна. Бид нэр хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй байна. Эсвэл бид нэр хүн амаа дийлэхгүй байна гэсэндээ биш. Яагаад ийм болсон бэ гэхээр худалдааны зам энд байдаг байсан болохоор энэ одоогийн алтан твшний хөндий гэдэг энэ газар оцсон бохгүй юу? Ер нь бол. Тэгээ ингээд ийм хятад тэгээд юу Орос хоёрын хоорондын худалдааны зам дээр ингээд ирээд энэ байж байгаа бохгүй юу? Би харин түүхэн авцаа яагаад Улаанбаатар ясныг харин тий амнаадан бро. За амнаадан. Би наадхын чинь гол нь наадхын чинь хинч ойлгож байгаа юм. Амнаадан. Одооний үгүй өмнөх би одоо ярих гэж байна. Хоёр гараа. Everything. Өмнөх байсан ч гэсэн одоо байсан ч гэсэн бүх юм хоорондоо хамааралтай шүү дээ. Одоо бид нар шал өөр хүмүүс шүү дээ. Одоо бид нэр өөр хүмүүс биш. We're still the same dumb fucks that we were a couple of fucking years ago бохгүй. Тийм болохоор бид нэр тийм асуудал байгаа даа шүү дээ. Тэгээ би одоо яг юу гэж ярих гэдэг вэ гэхэл бид нэр анх decentralized хот байсан. Бид нэр суурин болоод бүх асуудууд гарч ирсэн бохгүй юу. Бид нэр fucking сүгэ цацаад те малаа хариулаад амьдэрдэг байсан чинь бүгдийн нэг газар аваачаад ингэ байсан чинь хашаатай гэр хороолттой. Тэгээ бидний бүх амьдралын хэм маяг ертөнцийг харж байгаа үзэл бодол одоо биднэрт ингээд өгцөн байгаа энэ хотын төлөлтөд ерөөсө болохгүй байгаа байхгүй гол яриад байгаа юм. Тэнгуут ингээд хүмүүсийг юу гэж яриад байгаа гэхэл okay this is орон сууцнд fucking амьдр те орон сууцнаас чи өөр амьдрах газар байхгүй. This is hot яг ингэж хөгждөг. Яг ийм яриад байгаа байхгүй. This is wrong. Чи одоо ингэ харах юм бол чи сая плантын талаар чи амар гоё юм ярьсан шүү дээ. That's fucking amazing тэгтээ. Fucking амар инкули амнаадан. Амнаадан. Харин тэгтээ чамаа чи амар яриад таслуулаа шүү дээ. Чи хэлэх гээд шүү дээ. I'm trying to fucking finish яриад байгаа юм байна шүү дээ. I'm trying to fucking finish what I'm trying to say. Би архитектор би хотод мэддэг болохоор чамаас илүү мэддэг болохоор би ярьж байна. There's argument going on the debate гэхгүй да. Яг хөө дебет хийж олон чи тэрэн дээр мэрэгчлээ оруулж ирж болохгүй шүү дээ. Би чамаг хөгжим дуу ярьж хахад би юм дуу сонсох дуртайг ярьж явах чинь тэгээ сквал маркетинг юу гэдэг. Тэгээ юм ярьж явах чинь тэгээ би чамаас илүү мэдээ shut the fuck up гэж хэлэхгүй шүү дээ. Би тэгж хэлээгүй шүү дээ. Би зүгээр надад би бол тэгж л ойлгож байна. Надад болохоор зүгээр ийм fuck you motherfuckers. Alright. За би яриагаа дуусгаж болохгүй мэн тэг гэж аахгүй. Дуусгал та. За тэгэхээр яг хуу ерөнхийдөө бидний ингээд яг амьдарч байгаа энэ хэв маяг одоо яг ингээд эндээ тааруулаад амьдраа гэж болохгүй байхгүй. Бид нэр үргэлж өөрчлөлтийг бид нэр хайх хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгин гол харин би тэгээ яриад тийм шүү дээ. Яг үүндээ ингээд тойрын ярьж байгаа заяа. Тойрын ингээд ийм утопия шийдчих ингээд нэг юм байгаа заяа. Тэгээд хажуугаар нь миний ингээд арай тойрын вижний чи ингээд граундд олгоод тэгээ арай реалистик болгоцсон хоёр юм чи ингээд сүултээ явчаад хоорондоо ингээд уулзаад нэгдэх гээд байгаа байхгүй юу. Гэхдээ ингээд хоёр хитрхи ингээд одооний нэг концепттай юм туушраад байгаа байхгүй юу. Яг уу ингээд тэ мэдээж ингээд бид нар 13 дугаар зуунд амьдраагүй те 15 дугаар зуун те нүүдэлч арт түмэн одоо би Монгол улсыг яриаггүй Улаанбаатарын иргэдийг яриад байгаа байхгүй юу. Улаанбаатарчууд дархан одоо ингээд ийм суурин хоттой болцсон те суурин амьдарч байгаа хүмүүс нүүдэлчин арт түмэн ер нь байха болцсон байгаа байхгүй юу. Тэг ингээд нэг газараа нэг байрандаа төрж өсөөд те тэндээ ингээд том болоод их сургуульд ороод өөрөө тусдаа гараад байранд орно юугаа нөө хөдөө гарч амьдрнуу те даса марад. Гэхдээ ингээд чи бол ингээд байранд төрж өсөөд те өрнөгч гэлтгүү те ингээд хотод төрж өсөөд нэг газараа байгаад нэг газараа өсөөд те тэгэл нэг газараа л одоо амьдарч байгаа шүү дээ те чи ингээд юу өвлжөө хаварчаа намарчаа зуншлаг руу ингээд явахгүй байгаа шүү дээ те тэгээд тийм байж ээж зүгээр ингээд шууд ингээд юм юу decentralized гэхээр амар надад бол утгагүй санаж байгаа байхгүй тэгээд өмнө байгаа асуудлуудаа өмнө байгаа ингээд энэ нэг бүтээсэн fucking mess яаж айтайхан болох уу гэдэгтээ илүү санаа зовно гэхээс илүү ингээд decentralized ийм өөрсдийнхөө sustain хийдэг maybe те ингээд гэр оролт бол ингээд гэр дистриктэй ингээд одоо юу л энэ угаасаа гэр орол өөрийн гэсэн газартай айгуу том баялагтай тийм хүмүүс байгаа шүү дээ тий. Тэдэрт бол тэд нэг ингээд болж байгаа юм заяа. Тэгээ яг ингээд байранд төрж өсөөд те нэгнийхээ дээвэр дээр амьдарч байгаа аль үшээ ингээд ийм нэг юм хотын ч юм уу мэдгүй ханах чинь нэг ийм соёлтой өссөн хүмүүс
тийм юм бол impossible гэхгүй. Тэгээд Яг өмнө тэгэхээр, байгаа юм аа яаж янзлах уу, яаж окей болох За тэгвэл мань тэгвэл straight forward чиний асуултанд хариулдаг за яг гүшнээс. Манийхан зорилго болохоор ерөөхдөө яриад өгдөх өнөө маргааштай шууд энэ асуудлыг шийдэх биш. Ирээдүйд миний хүүхдүүдийн хүүхдүүд амьдрахад бид нар ингээд шийдлээ аль хэдийн олчихсон тэр хүүхдүүд ингээд том болж байгаа хооронд энэ асуудлуудыг энэ асуудал чинь чухал юм байна. Энийг авч хэлцэх хэрэгтэй юм байна. Энэ дэр бид нар ажиллах хэрэгтэй юм байна гэд ажиллаад шийдлийг нэг гаргадаг хүмүүс байдаг болоосоо гэдэг үүднээс ерөөхдөө юмнууд яриад байгаа байхгүй юу. Өнөө маргааштай угаасаа obviously бид нар энийг шийдэж чадахгүй шүү дээ. Бидний угаасаа хийж чадах ажил бол биш. Гэхдээ энийг ярьдаг хүн аль болох олон болох тусам энэ асуудлыг шийдвэрлэх хүн боломж нь ингээд тодорхой хэмжээнд өснө л гэсэн үг байхгүй юу. Одоо өнөөдөр бид нэг decentralized urban planning гэж ярьж байхад магадгүй 20 жилийн дараа энийг ингээд бодит кейс болцсон тийм өнөөдөр ингээд passive house гэж ярьж байхад passive house-уудыг одоо гэдэг хот төлөлтийг заавал ингээд орон сууцаар шийдэх биш 50 жилийн дараа хот төлөлтөө хийхэд энэний хот төлөлт нь за ингээд suburban area дээр тулгуурсан тэгээд дэд төвүүд дээр суурьсан юм хот төлөлтийг бид нар төлөлнө гэж төлөлөөд ингээд хөгжил цаашаа явах юм бол бидний хүүхдүүд ирээдүйд аюулгүй эрүүл ногоон байгууламжтай тийм газар амьдрах бүрэн боломжтой болж байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол өнөө маргааш энийг бол өөрчлөх нь чухал биш. Яг уу бас нэг юм санаа нь болохоор өнөөдөр энэ хотод амьдарч байгаа хүмүүс нь яг нөгөө нэг бидэрт ингээд нүүлчин бидний ахуй дээр ингээд суурилсан энэ нөгөө нэг юм decentralized mind угаасаа байгаад байгаа байхгүй тий. Одоо жишээ нь ингээд хаусны биш орон сууцны хотхон барилаа гингүүд зэрэгцээ хоёр ингээд орон сууцны барилга барьснаа дундуураа ингээд хашаа ингээд барьсан тий. Давхар хашаан дотор хашаа байж ах жишээтэй. Тэнгүүд энэ яг ингээд нөгөө нэг юм төвлөрсөн бус юм mindset байгаад байгаа байхгүй. Яг л би тусдаа гэсэн. Тэнгүүд энийг хэрвээ бид нар ингээд энэ mindset-ийг баг багаар өөрчилж чадах юм бол одоо дараагийн орон сууц барьж байгаа хүмүүс ядаж зэрэгэлдээ хоёр орон сууц барих юм бол за хоёулаа ингээд хамтдаа нийлээ газраа ингээд жоохон том болгоод том ногоон байгууламжтай хийчи дундаа хашаа ихгүй хийчи хүүхдүүд маань тоглоомын талбайтай бол ногоон байгууламжтай болно. Дийл let's do it те. Харин тийм миний асуугаад исэн юм чи харин наад ингээд илүү тайлбарлаад decentralized гэж яг юу яриад байгаа наачлахгүй. Түүнээс биш ингээд бидний юм орон сууцтай амьдрах ёсгүй бидний юм нүүдэлцэн соёлоороо ингээд хот нүүдэг байсан тийм шийд бол биш байхгүй. Одоо байгаа асуудал чи угаасаа тийм л байгаа шүү дээ. Яг бит өөр нэг арай жоохон тойруулж яагаад тийм хэрэгтэйргүй байх юм хамчинд яриад. Контекст хэрэгтэй шүү дээ бро. За би болохоор сая Улаанбаатар гэж ярьж байна те. Улаанбаатар гэж ярьж байгаа бол тэгэл Улаанбаатарын хүн амын 70% нь тэгэл гэр хороолт амьдарч байгаа шүү дээ. Тэгвэл тэгээ Улаанбаатарын хүн амынхан 30% нь байранд амьдарч байгаа юм бол тэр 30% нь л ер нь ажваас асуудлыг хийж болохгүй байхгүй. Тэгээд энэ decentralized shit нь гэр хорооллын хүмүүс болно гэж байгаа бол it's gonna work for 70% of the people. Тэгээд тэр 70% of the people чинь гол нь энэ асуудлыг үүсгэж байгаа хүмүүс нь би бас ингэж амир хэлэх дургуйч гэсэн яг үнэндээ гэр хороолт амьдарч байгаа хүмүүс байхгүй. Өөрсдийнх нь буруу биш тийм. Гол нь тойрын point чи юм байхгүй. Миний санал зүрсэн нь болохоор одоо ер нь бол ингээд хот нь машин зориулж хөгжөөд байна гэж ахчаа ингээд те тойр санал нийлж байгаа те. Тэгээд ингээд урдаа байгаа асуудлууд нь бүгдээрээ машин зам ийм гүүр байгаа те ингээд ийм 40 давхар гоё орон сууц барий ч юм уу те тийм шийдвүүд байгаа те. Гэхдээ ингээд хот юм чин угаасаа байшнаа бол барина. Тэгээд тойр яг тэрний эсрэг ч юм уу ингээд хүмүүс ингээд байшинд амьдрах ёсгүй юм шиг яриад байгаа байхгүй юу. Яг хоо амьдрах хэсэг нь амьдрын заяа. Гэхдээ ингээд амьдрч байхдаа яаж зөв амьдрах уу гэдгийг давхар ярина. Тэгээд нийт хүн амын 70% нь яаж амьдрах ёстой гэдэг нь ингээд хоорондоо ингээд coexist тэгээд яаж бие биенийгаа дэмжих гэдэг дээр ярих болохоос бие биендээ саадуулаад ч юм уу бие биенийгаа эсэргүүцээд чи буруу амьдарч чинь чи ингэж जैन тэгж जैन гэх ёсгүй л байхгүй юу. Тий. You're right. I agree on that. Тэгэл хүн болгоо нөгөө нэг сонголттой болцсон тий. Чи хөдөө тий мань ч гэсэн одоо хөдөө гараад амьдарч болно. Тий. Хаан ч хүсэн газар амьдарч болно. Яг хөө мөнгөнд байв шүү дээ. Тий. Байранд амьдарч бол чадахгүй шүү дээ хөдөө. Гэтэ яг одоо нөгөө сайн нүг decentralized urban planning гэж ярьсан шүү дээ. Decentralized гэж тий. Тэнгүүд одоо энэ дэр нөгөө decentralized гэдэг санаа чинь юм болгон дээр явж эхэлж байгаа байхгүй юу? Finance дээр хүртэл явж байгаа. Decentralized finance гэдэг одоо нөгөө blockchain system метрик л яриад байгаа шүү дээ. Which is fucking failing те. Kinda гэж. Тэнгүүд одоо энээс ахуулаад одоо юу гэдэг finance нь decentralized болоод хүмүүс нь decentralized ажилдаг болоод одоо юу гэдэг олон хүн нэг газар цуглаад нэг офсээр ажиллана гэдэг чинь ерөөсөө л нөгөө нэг төвлөрсөн систем шүү дээ те. Тэр төвлөрсөн системийг л ерөөхдөө ингээ халах гад угаасаа ингээ хаашаа явж байгаа нь ойлгомжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ асуудал дээр бол угаасаа л айлах
яриад ажилчил байвал зүгээр байх гэж бодож байна. Тийм So, yeah. бүх хүний поинтууд нийлээд дундаас нь зөв point гарч ирнэ үхээс одоо миний point зөв биш, хоёрын point зөв биш гэж болно шүү дээ. Тэгэхээр яг дундаа гол нь ингээд хилээд байгаа шүү дээ. Ингээд хоёр өөр талд байж байгаад эцсийн зорилго нь ингээд нийлээд дундаа голдоо уулзах гэж байгаа шүү дээ. Тэгээд хоёр ягаад энийг яриад байгаа, би ягаад энийг яриад байгаа. Тэгээд эцсийн зорилго нь дундаа л уулзах байгаа шүү дээ. That's why I love argument гэхгүй юу? Гэхдээ би юм нэг аргумент дундаа би илүү чамаас мэдж байгаа юм чинь би мэрэгчлэлт нь болохоор гэдэг шийдэл бол fucking hate. Сая гэхдээ тийм болоогүй шүү. Тэгээд That was very strange. Тийм бас нэг ийм юм байдаг юм байна. Гэхдээ тийм монголчуудын би тоглож штэ. Монголчуудын нөгөө нэг юун дээр бас ийм би fragile league одоо яа тийм. Mindset нэр нэг ийм байт юм байлээ л дээ. Avoidance of uncertainty те гэдэг лөө. Тийм, avoidance of uncertainty гэдэг нэг юм хэмжүүр өгд юм байлээ л дээ. Одоо тодорхой бос байдлаас ингээд зүхтдаг. Тэнгүүд энэ дэр болохоор монголчууд амар өндөр байдаг тэр хэмжүүр нь. Ингээд амар их ингээд тодорхойгүй асуудлуудыг ингээд орхиорхоо яваад идэг. Тэнгүүд яагаад ийм нөхцөл байдал үүсээд идэг вэ гэхээр бид нар болохоор positive argument юусэн хийж чаддгүй. Аргумент ингээ хийжтэй те. Аргумент хийгээд явангууд ингээд тэрийг яг аргумент маргаан гэдэг утга дээр нь юугаа хоорондоо муудалцдаг ч юм уу те. Ингүүд магадгүй ямар нэгэн point дээр debate хийгээд тэрэн дээр аргумент хийж явах юм бол дууган өндөрсгөж болж гин, баг зэрэг темпер алдаж болж гин те. Гэхдээ тэрэн дээр энэ яг хүмүүний характер юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэрэн дээр аргументтэй илрүү толгуурлаа түрүүний гурвангийнх нь гаргаж ирсэн нэг юм шийдэл гаргаж ирлээ шүү дээ. За ийм юм байна гэд нэг сан дээр буусан шүү дээ. Яг тэрнтэй адилхан юм positive argument хийж чаддгүй юм байна. Тэгмэт ингээд сая ингээд гурвангийнхын дууд конфликт үүссэн. Энэ бол яг миний одоо ингээд урд нь experience хийжсэн гурвангийнхаа нэг discussion-уудын заяа discussion-уудтай харьцуулах юм бол төшиг өрнөх versus equal 2 against 1 мала миний талд ороход итгэхээс яг энийг ингээд харьцуулаад яг харах юм бол яг солиордог галзуурдаг хүмүүс байдаг хөөхгүй. Тэгэхээр ямар нэгэн discussion-ыг civil байлгах ч юм уу те тэрийг ингээд яг үр дүнтэй байлгахад бол яг жоохон цензур тавихгүй. Мэргэжлээ бол оруулж ирэх эсгүй. Би бол мэргэжлээ оруулж ирэх ёстой гэж бодож байна. Яг би чамаас илүү мэдчихэж байгаа гэдэг чинь бас яг уу чиний ID I mean те ингээд одоо гэхдээ сая бол that's actually my bad. I didn't mean to. Касо зураг зурж байхад Гитлер орж ирээд би бас зураач би чамаас илүү мэдж байгаа гэд орж ир юм заагаад байвал fucking bullshit шүү дээ. Ойлгомжгүй шүү дээ. Гэтэ сквал чам дээр Гитлер орж ирээд те. Гэтэ shouldn't be based on за одоо зөвхөн яг мэрэгжлэхээс илүү мэрэгжил чинь мэдлэгээс гадна бас experience аргумент дээрээ ингээд жоохон ингээд юу те ингээд өөрийнхөө нэтгэл нь буурахаар ингээд өөрийнхөө мэрэгжлийг оруулж ирэхээр тэнэг санагдаад байдаг байхгүй надаа. Яг хөө зүгээр энэ дээр одоо ингээд нэг яг одоо Америкт нэг юм одоо нөө мэдлэггүй хүмүүс юу үгүйсгдэн шүү дээ. Мэдлэгтэй хүмүүс ингээ юм ярьж хахад Монгол ч гэсэн тэгдэж шүү дээ. Яг нөө нэг тэ нэг ингээл маск ингээ зүүх хэвээр ингээ ковид мовид гэл тэгэн гот маа нэг нөхдөө нэг үрлээ ингээл барил те. Наад биш тагч би мэдхгүй Монгол өвчин тусдгүй юм чиж шиг. Яг тэрнтэй бас нэг тийм яг тэр бол энэ бол зүгээр экстрим жишээ шүү. Зүгээр ингэж магадгүй юм шиг хаяа санагддیں۔ Ингэж. Юу. Яг ингээд мэдлэгтэй мэдлэггүй гэж яг нэг дүүцүүлэх амар хэцүү санагддаг байхгүй юу. Тэгээд профешнлийнхаа эвлэрсэн юм шүү яах гээд байгаа юм гэж. Тэгтээ ер нь бол нөгөө нэг аргументын гол юм чинь нөгөө нэг яаж нэгнээ хараагаад яаж ер нь бол хоёр хүн хоорондоо мэтгэлцэн гэдэг чинь гол нь өөрсдийнхөө санааг мөрөх гэж мэтгэлж байгаа шүү дээ. Тэр дунд чинь ингээд ийм хийтэд аргумент байж болно те. Гэхдээ эцсийн зорилго нь болохоор нэг нэгнийгаа даваад биш зүгээр өнөө тэр хоёр санаагийн аль нь илүү нөгөө нэг илүү зөв юм те. Нөгөө ял нь ялагдахтаа биш те. Дундаас нь юу гарч болох юм. Maybe хоёр хүн те нэгнийгаа ална гэд гарах уу гэж зодолж байгаад тий сүултээ эвлэрээ ч юм уу ингээд нөгөө ярьсан бүх юмаа эргэлзүүлж бодоод тий бас нэг юм гоё hybrid юм baby-гээ гаргаж иж бодлоо шүү дээ. Тэгээ majority үргэлж зүв байдгүй шүү дээ бас тий. Ер нь бол бас бидний fact up байгаа шалтгаан ер нь majority-гаас болоод ер нь ингээд бидний өнөөдөр шүү дээ. Тий. Өнөөдөр битэр яхаа majority боллоо л доо хаашис 3-ны 2 нь majority шат. Yeah, so yeah. Яг хоо миний хажууд majority л шиг харагдаж байна гэж.
За дуусах уу? Гой conclusion. Гой conclusion. Гой conclusion. Тэгээд conclusion гэснээс зүгээр одоо юу л юм да. Яг нэг бүгд хилдгээл хэлээ дөө. Тэгээд бүгд нэг өөрсдийн гэсэн хуримтлуулсан сурсан юм байгаа те. Бүгд л тэгээд анх удаа амьдарч үзэж байгаа зөв юм хийж гэн, буруу ч юм хийж гэн те. Тэгээд бүгд монголчууд ялангуяа те ингээд ер нь бол бараг л genocide маягийн юмд орчоод recover хийж байгаа те. Яхаа мэдэхгүй ингээд хүчээр нэг юм дээр очсон байгаа хүмүүс те. Хүчээр ингээ хоттой болоод хүчээр нэг юм юу чөлөөтэй болоод баг хүчээрч хаашаа зүгээр ингээ зайлшгүй ямар нэгэн хүчин зүйлийн шаардлага битүү зовж ийж нэг юм их чөлөөтэй болоод гэхдээ тэр одоо их чөлөө нь яг их чөлөө мөн ч юм уу биш ч юм уу стил ингээд сандвичний ингээ голд байгаа нэг юм шид байгаа шүү дээ те. Тэгэл яг анх удаага ингээд өөрсдийнхөө identity-г их чөлөөтэй бүтээх боломжтой байна. Хотоо бүтээх боломжтой байна тий. Дид бүтцээ хөгжүүлэх боломжтой байна. Тэгээд тэнгүүт тэн дээр алж байгаа ч юм байгаа, онж байгаа ч юм байгаа. Тэгээд тэрийг яаж сайжруулах уу? Яаж илүү яг монгол хүнд таарсан тий монгол хүнд нийцсэн болох уу гэдэг асар олон концептууд явна. Асар олон хүн тий хүн бүрийн нэг хүсэл мөрөөдлүүд явж байгаа. Тэгээд тэндээс гол нэг авах юмч байгаа, хайх юмч байгаа. Тэгээд миний хэлэх гээд хамгийн чухал юм нь аль хэдийн хөгжөөд хотоо бүтээгээд дид бүтцээ хөгжүүлээд явж байгаа асар том гүрнүүд байгаа, улсууд байгаа. Тэ том тэ дэлхийн энд fucking top тэ хүмүүсийн очиж аялдаг хотууд байгаа. Тэгээд тэднээс гол нь бас нэг авахын аваад хайхын хайх хэрэгтэй. Тэдрээгээ бас илүү сайн судлах хэрэгтэй л гэдэг. Бидэрт бол асар их боломж байгаа. Тэ. Тэгээд юу лэн тэгээд fucking тэ ковид гараад хүн болгон гэртээ хахад гэрээсээ ажил хийж олж хахад гэрээсээ ч гэсэн тийм том судалгаа ер нь бол хийж болно шүү дээ. Тэ. Чадахгүй бол тэгээд судалгааны багуудын гаднаас хөслөөд тэ заавал биеэр ирүүлэх шаардлагагүй онлайнаар ч гэсэн хийлгэж болно шүү дээ. Яг үнэндээ тэ. Тэгээд тийм тэгэл юмнаас авахын аваад хайхын хаяа тэгээд тий үжил бодол зүрсэн ч гэсэн дундаас нь аль болох гоё юм гаргаж ирэхийг хичээ. Амар serious дуусах. Cringe гэшээс. Cringe.